Одоо бичэн штэ халнаас ахуулаад дэмждэг шүү хаа үер хийчих шиг юу гэж бодоо. Тэгснэ BTS ингэсний юм зурагтай ч байна. Зүйлээсээ бас ойлгож байгаа билгүү дээ. Зөндөө бичэн штэ. Одоо бол танилцъя гэж зөндөө бичдэг билгүү дээ. Тэгээд одоо яа гарахгүй дээ. Олны танил байна л да. Сайн байна уу? Teen Zone podcast-ийн шинэхэн дугаар эхэлж байна. За, шинэ дугаарынхаа өмнө ивент тэтгэгчтэй бас танилцуулъя. Biomon брендийн Батга эмчилгээ арьс арчилгааны бүтээгдэхүүн манай подкастыг ивент тэгдэг. За мөн өсвөр үеийнхэнд зориулсан Teen Cafe хамтран ажилладаг байгаа. За өнөөдрийн дугаарын ивент тэтгэгчээр сайхан өдрийн амтад эхлэл шоколадтай бичээн Счастливый день гэдэг бичээн бас ивент тэгж байгаа. За өнөөдрийн зочин маань контент бүтээгч Мэндэ. За баярлалаа, өрсөнд баярлалаа. За Мэндэ. За мөн хамтран хөтлөгчөөр, зочин хөтлөгчөөр артист Зөөси. За өдрийн мэнд. Өдрийн мэнд амар халуун өдөр байна гэлөө. Ямар амар офис эхэлт юм байна гэлөө. За Мэндэ өөрийгөө гоё товчхон танилцуулаач. За шууд. За сайн байна уу? Намайг Мэндэ хүү гэдэг. Би одоо 5 хоногийн дараа 21 хүрнэ. Тэгээд баярлалаа. Өрсөнд баярлалаа. Би контент хийдэг гэхгүй юу? Контент хийх гэдэг нь ер нь бол маш олон хүн таньдаг болсон мах гэж бодож байна. Тийм гайгүй баха. За өнөөдрөөс манай дугаарыг артист Зөөси минь хамтран хөтлөхөөр ирсэн байгаа. За Зөөси өрсөн юу вэ? Тайван дөө. Би чинь анх орохдоо төгсөөгүй л. Төгссөн байсан. Тэгвэл яг хэмээрээ л байгаа юм дөө. Тэгэл одоо нөө 9 сард сургууль руу явах гал нэлээ их юм бэлдээл байж гин. Тэгээд анх удаа хөтлөгч болж үзэж гин. Хүнээс гоё юм асууна гэхээр маш их баяртай байна. Тэгээд ялангуяа асуух аюу гоё мүлжүүртэй хүн байгаа байхгүй. Тийм болохоор маш гоё байна. Ямар юм бэ? За Мэндэ маань контент бүтээгээд яг хэр хугацаа өнгөрч байна. Яагаад заавал сошиал контент бүтээж гэж хэрнэ бодсон эхэлсэн? Яг контент хийж эхлээд контент хийхдээ. Ер нь тэрийг нэг жил гарна л болох чинь. Тэгээд өмнө нь бол анх рил хийдэг байсан. Японд байхдаа YouTube дээр нэг юм өөрөө подкаст хийдэг байсан. Зөвхөн өөрийнхөө талаар ярьдаг одоо наран заяатай адилхан. Тэгээд Японд нэг сайн юм хийж агаад Монголд ирээд тэгээд тойр гээд хойч хувцсны дэлгүүрт ажиллаж агаад ер нь тэр дэлгүүр ер нь зам сайхан засаад өгсөн гэх юм уу? Юм хийх хүсэл төрүүлээд. Тэгэл ер нь ингээ явцсан шүү дээ ерөөсөө. Үгүй балаа юм хийж эхлэмээр санагдаад байсан. Одолмоор шүү дээ тийм ээ. Монголд эрүүл юм хийгээд одолохгүй юм одоо ингэж яриад. Тэгэл балаа юм ярьж байгаа л TikTok бас нэлээд пуш болсон баг. Тийм TikTok дээр бас байдаг тийм. Тийм TikTok дээр л ер нь гайгүй болцсон байгаа. Одоо тэгээд нэг 35-аас дээш насныхан л мэдэхгүй байна да бусдын тав. Яг. Яагаад өнөөдөр яг Мэндэг заавал онцлоод би урьсан бэ гэхээр яалтчгүй нөгөө манай teen насныхан дээр өсвөр насныхан бас Мэндгийн контентийг аяг үздэг юм байна. Рилүүдийг. Тийм. Одоо манай дүүнер ч юм уу ойр хавийн өсвөр насныхаа тэр рилэн дээр тэгж ярьсан, ингэж ярьсан гэх. Тэгээд би яг ингэж бас өөрөө сонирхож үзээ тэгсэн чинь ингээл тань чиний бичлэг гарч ирдэг болсон. Тийм тэр одоо тийм мэдхгүй нэг бодлоо амар буруу тусгалж юм шиг. Буруу биш. Мэдгүй Монгол хөтлөг болчих хүүхэн өндөр өмслөөд ахаар одоо ямар ч юм тийм нармаас хамаартай юм хүүхэн тэр. Монгол хөтлөг болчих юм нармаас байдаг шүү дээ. Экэр хамаартай хүүхэн. Давхрааны дээрээ хүүхэн гээ юм яриад ахаар одоо зүгээр ч тийм үү. За яг хөө тийм үзэх дуртай хүмүүс байна даа. Гэхдээ бас өсвөр насныхан чинь тэр байтгаал олон төрлийн зөвлөлттэй ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр бас нэг тийм амар хүнд хэцүү хэллэг бас биш байх гэж бодож байна. Тийм гайгүй ах уу. Гоё юм үзүүлнэ. Угаасаа яг хальт юм яриад үзэхэд яг рилийн үзэж байгаа санагдах юм. Нэг тийм угаасаа инээ түрээд хараал инээ түрээд. Наач амар эвгүй заяа ингээл 300-аар би явна шүү дээ. Тэгээд одоо бас хүн таньдаг болцсон байгаа. Тэнгүүд яг ингээ хажуугаар зүрж явахдаа ингээд инээгээд байхад надад муухай байдаг шээ. Тэгээд жаахан шүү. Их ч ингээд чамаа гүн амар ингэж инээгээд зүрдэг. Тэгтээ яг хөө тийм инээд бэлгэлдэг юм шүү. Магадгүй. Гэтээ надад ч юу гэдэг шээ.
Комедид орж үзэж. Оо яах юм бэ? Яг болох юм байна. Харагу. Нэг бодсон дээр юм байна. За баярлалаа. За тэгтээ тэр гоё рилүүдийнхээ одоо санаа л гэж ярина шүү дээ. Тий одоо ийм юм хийн, тийм юм гэж хүрхэн санаануудыг яаж олт юм? Одоо тэгээд гараал ирд юм да амар санаа. Гинт бата. Хинжил дулам гэж. Аха. Санаа өгöd амар гэж болдог. Тэгээд хоронзон гişүн. За. Тэгээд өөр сонин шээс гана. Бас л сошиалын. Найзан дээр амар гоё. Шээс гана яа. Шээс санаа гэж. Тэгээд өөр ингээд яг ингээд 93 хүний өгнө гэж. Тийм ер нь амар алкоголиктэй. Ааха. Тэгээд үгүй багаас нэг сонин юм яриад тэр ганцаараа ингээд балаараа явж идэг байсан болохоор үгүй баг сургууль даяараа мэдж байгаа дүү нэг балаа байсан одоо тэгээд балаагаараа бүр балаа болоод алдартай болчих гэж байгаа. Тэгээд яг хөө чадчих шүү дээ. Нэ чадчих. Гэхдээ угаасаа л нөгөө одоо сүүлийн үеийн жинзи гэлтгүү өсвөр насныхан бүгдээрээ л юм контент бүтээдэг, тэг хийхээ хүсдэг болсон. Өөрийнхөө өдөр тутмын амьдралыг ч юм уу влог болгоод, рил болгоод гаргадаг болсон. Тэгээд илүү нөгөө гоё сэтгэж чадсан цаг үетэй хөл нийлүүлж байгаа нь олонний танил болоод минь цааш яваад байгаа юм гэж хараад байгаа шүү. Тийм магадгүй одоо хүмүүр дайли влог хийгээд байгаа бол мэдхгүй надад бол нэг тийм тренд нэмрийн дагсан юм ихэрж байгаа сайн санагдаад байна. Тэгээд мэдхгүй. Ямартач нэг юм сонин юм аваад явсан. Бүх бичлэг нь аюу нэг тийм гоё үзүүштэй байдаг. Нэг гүйлэгдгүү шууд ингээ алгасдгүй яг ингээ дуустал нь үзэж чаддаг. Эрэгтэй хүмүүс бол үзэж чаддаг юм шиг байлээ гэхгүй юу? Үгүй аргагүй л дээ. Нэг эр хүний ээдгээс зүү яриад цаад байв. За яг байх. За тэгвэл контентыг арилыг одоо тэгж бүтээж эхэлжээ тий. За Миндэгийн өөрийнх нь яг боловсрол тэгээ сургууль ямар сургууль төгсөөд ямар мэрэгжил эзэмшсэн яг хувь хүнийхээ талаас хувь хүн гэвэл би чинь 12 дугаар анги нисгээд төгсөөд 7 дугаар сургуульд тэгээд сургуулаа шууд төгссөн жилээ Япон явж ирсэн нөгөө ажлын гэрээгээр. Тэгээд 2 жил ажиллаж агаад сая түрүү жилийн цом Монголд ирээд тэгээ 9 сард сити жүжигчнээр сурж агаад 2 сар болоод гарцсан гэлээ. Тэр нөгөө гэр бүлийн жоохон асуудал байсан. Нэг юм мэдхгүй нэг юм урлагийн сургуулийнхаа нэг жоохон нэг юм амар эготой хүмүүс байдаг болохоор одоо жоохон тухгүй байгаад байсан. Сургууль нь уу. Тэгээд сургуульд буруу байхгүй ч гэсэн ерөнхийдөө гэр бүлийн асуудлаас болон гарцсан гэдэг. Угнаас жүжигчин болох потенциалтай л юм байна. Урлагийн сургуулийн тийм юм. Урлагийн сургуулийн амар эготой тий. Нэг юм уу яриад штэ амар хэцүү нөө нэгдүгээр курс 2 дугаар курс би ч бол насаараа бол ялгаа. Тийм насаараа бол 3 дугаар курсийнхантай ингээд хамаа гомоо гэж болгоцсон заавал хаа гэж дуудах хэвээр. Нэгдүгээр курс дээр нь жоохон хэцүү тэгээд ингээд мэдлэхгүй өнгөрөх юм бол ингээд нэг тийм юм байгаа. Тэгээд хамгийн сонин нь би нэг юм тэр сургууль дотор нэг дээрлэхэлтэй холбоотой бичлэг хийцээ. Зүгээр тоглоомор. Тэгсэн чинь дээд курсийнх нь өөрсдийг ингээд татах чинь ингээд бодолцсон юм. Уул би тийм бодоогүй шүү дээ. Ягаад өөрсдөө тусгаж аваад тийм өөрсдөө тийм болоод тусгаж аваад байгаа юм уу ч гэдэг юм уу нэг тийм юм байсан. Тэгээд нэг багш нарыг битгий оролт гээд нэг тийм юм хэлжсэн. Тэгээд би та нарыг юу яагаах шүү. Матаагүй шүү. Ер нь тийм. Тэгээд сууйс бол бүр л чангал юм шиг байлаа. Тэгээд мэдхгүй жүжигчнээс сурах зүгээр цагийн хуваар нь бүр амар хэцүү санагдаад байсан юм. Ялцчихгүй бас тэгэл олон төрлийн сонсогддог тий. Нисгэд байдаг болохоор өглөө ингээд 5:30-аас босоод яв. Тэгээд хичээл 7:30-аас оройн бараг 8 хүртэл өдөр болгоо. Өдөржингөө. Тэгээд хасаан бүтэн сайн юм уу гэлтмэгингүүд бүр юу яахгүй. Завгүй амьдрах гэдэг. Тэгэл за одоо нэг ил биш санагдаад байсан болохоор тэгээд гарцсан шээ. Дараа тэгээд орохгүй л үтэй. Чи чинь бас нөгөө нэг ямар юм коллеж гэлээ. Юу магтлаа үүсээ боромжлоогүй шүү. Хөгжим бүжиг коллеж. Хөгжим бүжиг шүү. Хөгжим бүжиг ер нь л ялгаагүй дээ. Тэгээ бид нар бол яг нэг л дээшээ бол яг ахаа ихчээ гэж нөө багаас сурцсан. Ер нь бол үнэ. Би бол одоо би 18-тай гэж бодоход 19-тэй охин байж ивэл би л ихчээ гэж бодож хараад сурсан хүмүүс л ялцчихгүй л тийхээс тээ.
Гэхдээ насан за 19 дөө мөртлөө танаа доотлын анги юм уу курс уйл чи чамаг хичээх гэх юм уу? Тийм. Курсын л ялгаа. Курсын ялгаа. Нас бол хамаагүй. Нас хамаагүй. Тэр жоохон сонирно. Хизээ сургуульд орсон нь л чухал юм тий. Тийм, ер нь тийм л чухал юм шиг үү. Би чинь тэгээд уулын сууж дарах гэж байгаа. Тэгээ унцсан шүү дээ чаавал. Нөгөөний IQ-ны юун тесттэй тагс холгоо сонсгол байхгүй яаж орох юм. Өөрхийн дээр багш маань надаас өөрхийн дэмжих гээл юм асуугаад байсан тэгэл. Би манаачаад ингэж ядж хагаад ямар ч жүжигчэнтэй адилхан болмоор байна гэдээ асуусан чинь би хувьсгалын урнаа гэж эрэхтэй хөлбөр одмоор ингэж. Тэгсэн хувьсгалын урнаагаас урж жүжигчин мэддэг юм уу гээл. Альбан жолоогийн багш байсан. Их амар багш гэлээ идэм бэлээ бидэхгүй гэлөө. Гэтэ гоё юм шиг үлээ. Тэгээд би гэтээ суйсихнаас ер нь жоо гэнэ. Чихэн сонсогдсон юм нөө тэгэлээ. Яг тийм юм үүсгэж магадгүй. Гэтэ ягаад чинь зүгээр нэг жоохон юм ингэж хандж жоохон ингэ доошоо хаардаг юм шиг тийм. Би л нэг юм. Яаж тийм амар өөртөө ихтэй одоо жүжигчнэр сурж байгаа юм чинь тийм байдаг байх л та. Би одоо 12 жилийн урлагийн сургууль ингэж сурсан шүү дээ. Тэнгүүд одоо яг төгссөн. Одоо жилийн хугацаанд ингэ юучгүй байгаа шүү дээ. Тэнгүүд яг одоо тэр юмуд аймаас хандсан мөлий. Яг ингэ бөөндөө одоо ингэ хүчмөд тавтаал тэгэл ингэ энэ тийм очиж тоглоод ингэ тэр чинь өөрөө нэг тийм ээгор хаад байгаа биш цаанаасаа ингэ тэр авиас гарангууд хүмүүс ингэ тэгж бодож модод байхгүй. Тэгэл угаас нэг хүндлэл төрөөд ирдэг юм шиг. Тэгээд надад жүжиглэх гэдэг яг айгүй тийм зүйлүүд гоо дуртай болоод байгаа байхгүй. Тэгээд би бүр сойс руу орж үзээд зүгээр л сургууль руу тэгээд сургууль руу ороод сургуультай өөртөө танилцаад ингээд дураараа сургуулиар нь яваад тэгээд энэ тэндээс гарч ирээд яачгүй тэгээд амар бодоод тэгж боддсон билээ анх харин юу гэсэн үг юм ингэж хараад байгаа юм чинь бүр шинэ орж ирсэн үг байна гэдэг. Хөрхөн мод шүү дээ. Тэр жоохноосоо бодсон шүү дээ. Би санахны манай ихч намайг 3 мордоор ингэж байхад дэлгэд мөрөнгө охин зөөлөн сий тийм ингэ нэр чи өрмөц шүү дээ. Тэгж ирдэг гэсэн. Тэгээд дүүд ингэ бодаш ихсэн чи их зөөлөн сийгээ бичсэн байсан цаа. Бүр нэрээ. Тэгээд азар сууглагдаагүй. Тэгсэн имээ солиотой юм дэлгэд мөрөнгө охин нэрийг бичиж яаж байгаа юм. Ой нэр байна гэж өгөх гээд штэ. Тэгчихсэн тэгээд үгийн зөөлөн сий амар сон. надаас хойш тийм нэртэй хүмүүсээс гарч ирсэн л аа. Юу нааддаг ч юм баг тий. Тийм шүү дээ. За тэгвэл мэндэ байна тийм байна. За мэндигийн өсвөр нас хэрхэн өнгөрсөн бэ? Нисгэд өнгөрсөн байна тийм. Миний өсвөр нас ч одоо яана. Ямар хэцүү юм бэ? Өсвөр нас юу гэсэн ингээ карантин ингэж явсан юм шиг санагдаад байна. Карантин ч ерөөсөө 2 жил үсттэй. Тийм гэтэл надад бол тийг санагдаад байна. Өсвөр нас чинь одоо хитээс хэдий хооронд гэдэг үлээ дээ. За ер нь бол 6 дугаар ангиас 12 төгслөө аюутан болтлоо. Би өөрөө их завжих руу хөвгдөөс өө. Тэрнээсээ болж тэгээд өөрөө сайхан ингээд нэг юм өөрөө хүн үддэг тэгээ найзлахгүй нэг болдог ч юм уу ямар ч гэсэн хүн өсдөж мөстэй л амар тэгээ багшийн хажууд өсдөх нэрээ би бүр нэг гişиг заргалгийн охиныг хичтэй гудамжинд шороотой хэлэлт яваад тэгээд шороотой хэлнэ гэдэг нь зүгээр үстсэн. Гэтэ мэдхгүй зүгээр шороо барьчихсан. Би ганц охиноо дэвлэхийг үлдээ хариу бариад байгаа юм болж байгаа шүү дээ. Тэгээд мэдхгүй би өөрөө амар бүлийн хүүхэд байгаагүй ч ер нь хүн их үддэг байсан. Тэгээд сахилгагүй төрлийн. Сахилгагүй. Тэгээд тэрнээсээ болоод ингээд нэг юм нийлэх хөнгө болцсон. Нэг тиймэрхүү байсан. Тэгээд одоо нэрээ би нэрээ нэг хүүхдийг бас гудамжинд яаж хийсэн юм биш. Танихгүй. Шороо цацаад өөдөөс шороо. Хэдэн настай байсан? 4 дуурайгүй л. Бас жоохон л юм. Тийм. Тэгээ шороо гой цацалтаад. Тэгснэ одоо эвлэрий гэж байгаа шороо цацна юм уу? Тэгсэн чинь амар одоо би чамаг юу яана? Гэрээч болж байгаа ээж жилнэ. Тэгээ би сайхан нохоо төрүүлж байгаа юм шиг гудамжны нүгэр ингэж байгаа л тэгэл гэрлүү гарсан шүү. Тэгээ дараа нь таарсан ч өшгөлөл. Чи ч бас нэг жоохон. Оо юм байгаа. Өөрөө амар гэгээ юм биш тэгээд өөр чи юу хийчихлээ. Өсвөр нас гэхээр шууд надад нөө crash хайрмаар өн бодож чинь л та. Crash хайрмаар гэж юу? Crash хайрмарын би одоо тийм үнэхээр бодосгүй байсан юм уу мэдэхгүй. Хэдгээр анги хүртлээ бодоогүй юм би. Мэдэхгүй би баг 9 дугаар ангитай тийм бодоогүй. Тэгээ 9 дугаар ангид ороод гэртээ 2 жил ингээ хөвтчихэж байгаа юм би чинь. Ковид болоод. Тэгээ би чинь бүр 75 кг-аас 96 болоод.
Тэгээд бүр яг нэг тэр нэг ковидын дуусны дараа нэг хичээлд орох тэр бол үнэхээр бүр 5 хэдэн жил байсан. Бүр яг нөгөө нэг төсөөрцөн тий. Тийм бүр нэг овртоо мэдрээд байгаа юм чи өөрөө заваанаар. Тэгээ би яг аргагүй ингээ мен чайлд бүр яг хүүхдэрээ байгаа даа мэдэгдээд өө манайхын ч гэсэн тэнгүүд би чи яг аргагүй одоо мама бой байсараа байгаа. Тэгээд мэдхгүй би одоо бүр тэнэмэлтэж ууч үзээгүй байж байгаа л Японд очивол тэгэл яг ууж эхэлсэн шүү дээ. Тэгээд би бол яг уух хэвээр насандаа л уусан гэж бодож байгаа. Гэтэ Насанд хүрчээд. Тийм. Одоо удахгүй төрсөн өдрөөр өстэй. Алнаа л гэж бодож байна. Найд хэршүүлэхгүй подкаст багтаа наа уушлаа гэх. Сүүлнээс юу юм тэгэл багасаал одоо үний төдлөөсөн баг. Тийм. Угаасаа намайг төрж явахт л тэгэл хүмүүс мэддэг байсан шиг байдаг шүү дээ. Одоо би гинт гарч ирээгүй. Нэг угаасаа л байсаа л байсан. Бараг орог багтаа л хүмүүс. Надад ерөөсөн тийм өөрийгөө нөгөө олонний танил гэж мэдрэх гинт ингээд оролцсон юм санагдах юм хэдэж надад байгаагүй байхгүй юу. Яг ингээд угаасаа л хүмүүс намайг мэднэ гэдэг нь ойлголттой. Тэр нэг тийм эго бас биш. Ингээд явж ангууд хүмүүс надад сайн мань өгөл мэдлээ. Тэгэл би зөвхөн сайн мань өгөл мэдлээ. Энэ бол зүгээр яг миний энгийн амьдралын зүгээр нэг юм шиг санагдав. Сэтгүүлийн нүүр мөрөн дээр хүртэл ингээ автаа бийж явахт нь дараа тавьчихдаг байсан тий. Сэтгүүлийн нүүрэн дээр байдаг байсан шүү дээ. Би уншижсэн багтаа. Тийм. Тэгвэл зөөсөг бас чи бүр багаас нь олны танил байсан гэдгийг мэдчихсэн юм шүү дээ. Тийм мэдгүй яд юм чинь. Тэгвэл бүтэнд ихэр мөрөнгө авах шүү дээ. Би баг байхад би бол соён гэдгээр нь санддаг байсан. Намын талт би бол намын талт гэж боддог. Тэгээ намын талт чинь одоо миний үед гэдэг шиг тий. Намын талт хамтлаг камертаа ингээл дуунууд л гоё ойр зүрх сэтгэлтэй байлаа шүү дээ. Тийм намын талс тэгэхээр ягаад чи юу бие санаанд орж байгаа юм. Сони ингэ болох чаагүй дууны явдаг байсан. Өөр ингээл юм. За тэгвэл миний өсвөр наснд хайр дурлал байхгүй байсан. Байсан. Тэр чин зүгээр хоёул үерхүү үерхийгэл 7 хоногийн дараа салдаг тийм үерхэлсэн байхгүй. Хэдэн настай юм бэ? Хэдвэр ангитай тэгж сонин үерхэд байгаа би. Алж ирсэн шүү дээ. 5 дугаар ангитай. Юу багийнхаа би ярьдаг. Үгүй өөр нэрээ үнэхээр ярих юм байхгүй. 9-12 араас хойш цаашаа үнэхээр надад юу ч байхгүй. Одоо байхгүй. Нэг хэлж шүү дээ. Яагаад байгаа бэ танаас? Би одоо хамгийн сүүлд 9 дугаар ангитай нэг онлайн дэйт хийжсэн. 7 хоног салсан. Тэгээд яана. 6 дугаар ангид нэг охинтой үерхий. Тэр чин тэгээд яагаас асуусан бүр амар үерхсэн. 5 дугаар ангид бүр үнэхээр дараамаа тэг заяа. Бүр үнэхээр амар хичээлсэн би таслуулж ирсэн бүр. Надаас нэг дүү хөвтэйсэн байхгүй 2 4 ангийн үү? Тий, 4 дугаар ангийн 2 хэр үнэхээр юм болсон юм аа. За. Гэтэ үнээр цэцэрлэг жишээ юм байд шүү дээ. Тэгэл мэдхгүй гинт хоёлаа үерхүүгээл үерхцээ. Тэгэл нэг улирлын амралт болох гэсэн чинь одоо багш бараг хичээл заахгүй байх гэсэн надад тасалсан байхгүй юу. Тэгэл их чин намайг үздэггүй ихрээ өрөөсөн байхгүй юу. Тий. Тэгсэн чинь амраал ороод ирсэн сайн байна баха болцсон байт. Бид хоёр бүр хайраа гэж дууддаг гэсэн шүү дээ. Их чин нэрэл загнаал хүүхдээ хичээл таслуулсан ээж тийлээ таалмаал нэгэд. Тэгсэн би муу сурдаг байсан. Тэгсэн чи яагаад ангийн дарга маа хийдэг гуццээ. Тэгсэн чи манай ангийн хоёр амар сандив вэ. 5 дугаар ангийн мэрэг амар сандаг. Хоёр муу новш. Наваа ангийн дарга биш гэд хэлсэн чи их чин нааг зодоод. Тэгээд тэгсэн ээж ирсэн чин цугтагаад алгуулсан шүү дээ. Ямар азар ээж намайг тосох гээд иржсэн. Тэр юм болсон. Тэгээ би ээжэд охинтой үргэж байгаад ямар яачлаа гэлтэй биш үгүй. Тэгээ манай ээж чинь намайг зам би нэг удаа бүр зам гарч байгаа бэрэгдэд би чинь зам гарч болтгүй юм гэлээ. Зам гарахгүй сурдаг байж тээ. Тэгж жагаад баригдсан чинь дээл өстэй амир болсон шүү дээ. Амир юм болсон гэсээс ер нь ээж аавд өсвөр насны хүүхдээ одоо монголчууд чинь ингээл нэг цохол авдаг шүү дээ. Уур мөрөнгөт болоочтой гэл. Тэгэнгүүт одоо хүүхдүүд бол бараг цохиллаа гэдээ уралдаг, уцаралдаг болчиход байгаа шүү дээ. Та нар одоо мэндээ хийж өссөн. Манай ээж уул 8. Гэхдээ би ээжтэй нэг Монгол цаандаа байгаагүй. Бөөгнөрүүлж байгаа нэг хусна гэдэг л үрээдсэн шүү дээ. Хурааж байгаа нэг хусна. Тэгээд би ээж хоёрын харилцаа ер нь нэг муудаагүй. Яг би амар ингээд ангид тусан бүх юмаа ээжэд ирээл ярьдаг. Тээж бид хоёрын харилцаа ингэж явал томнолоод ирэх тусам нөгөө нэг өөрөө нууц өдөртэй болно шүү дээ. Ярихгүй юм байна тийм бас. Ээж бүр юмаа ярихаар бэлтчихээгэл. Тэгээд одоо хүртэл би ээжтэй ингээд
ямар тааш ингээд амар энэ healthy илэг байдаг гэж боддоо шүү. Бүр амар бол биш. Бүр амар айлд байд юм л шүү дээ. Бүх юм ярьдаг уу? Үгүй бүр ингээд бүр үнээр амар хагалтай байгаа шүү дээ. байд юм л яадан. Тэгээд тэр нэг хүмүүсийн хажууд бол бүр амар шиг ирүүл харилцаатай хажууд байдаг. Тэгээд ерөөсөө одоо хүмүүндээ ирэхгүй юм тий. Одоо үерхэх байдгүй хэдэр илээ явах л гэж бодож байна. Энэ амар нөлөөлж юм л доо. Одоо 100 кг гэдэг бол бас нэг сонсоод байхад тоо биш шүү дээ. Тийм 100 кг болцсон байлээ. Өндөр болохоор тийм мэддэхгүй байж магадгүй. Гэтэ тархалцсан юм чинь нэг юм өөрийнхөө муугаар мэдрэх нэг тийм юм байна. Гэтэ бас яг бас дээд мэд бол дээд хийсэнгүй юм хийсэн шүү дээ. Яг үерхчихсэн үгүй л дээ. Тийм болохоор одоо тийм байх. жоохон турчаад бас нэг үед нь тоож магадгүйсэн аа. Тэгээд турахын тулд ямар нэг юм хийж ам. Нэг өдөр Google байлсан доо. Ингээд цай болгоцоо. Би одоо Google дөө. Тэгээд осурхыг гүйдэх юм болсон. Тэгсэн мэдэхгүй яагаад чи юм бороо шарт март юм шүү дээ. Ингээд илүү улаан болцсон байл. Тэр цай гэж ярих нь зүг байдаг уу? Одоо энэ л дотор тааш цай шүү дээ. Зүс ер нь таргалт юм уу? Таргалт юм уу? Тарган байснаа санахгүй байна. юу яриад байгаа юм. Гэж амар л Бандуур байсан. бандуул байсан шүү дээ. Гэхдээ тэр чинь нөгөө нэг юм бага насанд байсан болохоор Гэхдээ одоо ч би өөрийгөө нийтэд дор хамгаалж болтгүй шүү дээ. тийм үү. Гэтэ хүн бүртийн нэг юм өөрийгөө үнэлэмж асуудал байдаг. Тийм бихтэй нөгөө нэг та мэдж байгаа шүү дээ. Сүүлийн 2 сар 3 сар хугацаанд хоолноос гарсан. Бүр ингээд юу ч идэх сонирхолгүй, дээрээс үйлсгүй зүгээр ингээд хоолмол харахаар шууд цадцсан мэдрэмж төрөөд тэгээд нэг тийм нэрнгэстэй амар хоол ерөөс идэхгүй. Одоо ч ер нь урцсан л харагдаад. өдөрт нэг хоол идээд болчиход байгаа. Одоо тий бүр сурчиж гэнэ үү? сурцсан нь ходоод нагчихгүй юм идэхгүй байсан. Би нэг тураат копи хэрэглээд. Тэгсэн яг ийм мэдрэмж авсан шүү дээ. Хоёр өндөг ичил хоол юм дээр авангуйтай. Уул нүр дүндээ ч гэсэн тэгээд толгой амлага юм болоод байгаа юм чи хаална. Бас эрүүл мэндэд зүрх. Харин эрүүл аргаалал болох хэрэгтэй юм шиг үлээ. Тэгээ яг одооний өсвөр насны хүүхдүүдийг эндээ юу гэж харж байна? Одоо юу За өсвөр насныхан бол ингээд аюул олон асуудал дагуулж байна. Сайн талаараа ч тий сөрөг талаараа ч гэсэн. Одоо яг чиний өсвөр насыг туулаад гарцсан хүмүүст. Одоо яа харахгүй одоо мэдхгүй ямар хэцүү юм бэ? Би бүр яг муулчих гэдэг юм. Мэдхгүй одоо. Гайнаар шүү гэж. Зүгээр ингээх нэг баг ингээд 8 9 гэж харахаар үл амир агаа амьдрал болсон биш тий. Өсөлт мөсөлтний ямар ч амир болцсон юм. Юу яаж яагаад бөөнөрөө царайлаг юм. Тоглоомчгүй. Өнөө гоё. Тэгээд одоо ямар юм бэ? Ямар хэцүү асуулт вэ гэхгүй. 8 одоо өсвөр үеийнхэн яг нэг юм за хатсан шалганд орчлоо. Ягаад толгой ажиллахгүй байна? Моол одоо тэлээ одоо аригч юм байна, тамигч юм байна гэхгүй. Би өөрөө тийм байгааг болохоор амар амбард мэрмэр өглөө. Гэтэ үгийн ууж идэх үгийн дээл нэг 9-10-аас эхэлт юм шүү. Бараг зүгээр нормалати юм. Магадгүй 10 дугаар анги ч одоо л 16 хүрчихэж байгаа шүү дээ. Иргэний үнэлэх. Тэгэхээр бас их муулаад авах юм биш ч гэсэн ерөнхийдөө бас давгүй муутай нэг ус тасна ойлтол байгаа. Гэхдээ яг нөгөө одоо алкогольны төрлийн юм чинь бол 18 хүрээ. За бүр 21 хүрээд хэрглэж болно гэдэг заалттай шүү дээ, тий. Гэтэл одоо бас сүүлийн үед нөгөө сонсогдож байгаа дээрлэхэлт, тий. Тэгэл янз бүрийн юм бүгдээрээ өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой хэрэгүүд гэх юм одоо зүйлүүд их гарч байна. Тэгээд хажуугаар мэдээд сайн зүйлүүд байна. Ээжтэй өндөр оноо авч хичээлээд хүүхдүүд зөндөө байна ч гэдэг юм, тий. Тэгээ өмнө нь одоо энэ асуудлууд нэг мэдэгддэггүй байсан юм шиг санагддаг шүү дээ. Мэдэгддэг байсан ч тэгээд дарчдаг байсан баха. Мэдхгүй би бол 10 жилд одоо нэг ингээд асуудал гарах юм бол ангийн багш нь бүр ингээд захирал махралтай илээ явахгүй яг нөгөө тоогоо хаврууч юу лээ дотроо гээл хавх дарчих бах та чаавас тийм. Тэр ингээд нэр хүнд хүмүүс яг нэг л ямар хамаатай юм гэлээ. Гэтэ яг харахгүй мэдхгүй өсвөр насны одоо жоохоо одоо тэглэлт мэрдэлт хийгээ яваад байгаа ч юм. Ариг тар суугаад яваад байгаа хүүхдүүдийг нэг бодлын бас буруутгаж болохгүй юм шиг яг жоох хүүхд болохоор юугаач мэдхүдээ. Тэгэнгүүт зүгээр яг аав ээжэд бүх бурууг өгөх хэрэгтэй байгаа гэлээ. Анхаарал. Тий. Аав ээжтэйгээ дотн биш болонгууд найзын үрээллээ тийм амар чухал санагдангууд гэртээ ирэх дург болдог ч юм уу аав ээжтэйгээ ирэх дург болонгууд тэр найзын үрээлэл гэдэг чинь ерөнхийдөө бас
яг хөө сайн байгаа ч гэсэн хорд могон чуулган бас байгаа шүү дээ. Тийм. Тэнгүүт одоо могон чуулган. Тэгээ хорд могон чуулган байгаа шүү дээ. Яг нөгөө чиний сайн ярьдаг fake print-үүд л баггүй юу? За. 10 жилийнхээ ер нь бүгд fake print юм шиг санагдаад идэж мэдээгүй. Гэтэ давгүй л дээ. Яг үнэн сэтгэлээс энэ ховор. Тийм. Зүгээр нэг ангид байдаг болохоор л ингэ яваад идэм. Тэр нь болохоор яг нэг юм бас нэг юм үеийн ялгаа байгаад байгаа юм болов уу? Яг социализмын хүмүүс гэж ярих нь муухай л да гэтээ. Яг харахгүй. Үеийн ялгаалх юм да тий тэрний зүүн. Тийм. Жохон хэцүү шүү дээ. Facebook харахад л ер нь ямар хүмүүс яг хүүхдүүдтэй өсгөөд байгаа юм бэ юм. Тэр одоо ямар амар юм бэ мэдэхгүй. Facebook бол амар газар үлээ. Тэгээд амар газар үлээ. нэрээ бүрэнгээр шатаа тэр хүмүүсийг. Тэгээд яг харахгүй хэцүү юм тулаад үдцсэн хүмүүс болохоор яг хүүхдүүдэд тгий шаард юм болов уу? Яг тухайн үед нөгөө нэг талхам алах хэцүү идэж өмсгөл юм чухал байсан болохоор бүх юм л хомс тий. Яг өөрийнх нь багтан дутагдчихсан юмыг л хүүхдтэй өгчүүл тэгэл болоо юм шиг санагддаг ч юм уу. Яг өмсөж зүйлэгж одоо өөр одоо нөгөө нэг ментал асуудлууд бол баггүй штэ үгүй өөртөө ч тийм асуудлаа мэдэхгүй юм аа чи. Яг зүгээр өмсөж зүгээр хандлаа тэгэл боллоо энэ миний хүүхэд болчлоо. Яг би хүүхдтэй хангалттай санаа тавьж байна гэдэг. Тэнгүүд тэр хүүхэд чинь бас ярих хэрэгцээ байгаа. Тэнгүүд гэртний ярих хэрэгцээ байнгын болгонгод л нөгөө найз өрөөллөгөө явж хараад байж магадгүй. Тэгж бодчих. Бас бүгд л уялдаа. Тэнгүүд бүр хамгийн ихний суурин гэр бүлээс л. Тийм гэр бүл ер нь бага юм үүжил мэдхгүй бүр багаас ярьдаг байсан юмнууд ингээд тэрэн годлогчдгийг шүү дээ. Тэрэн шиг л одоо юу гэдэг чи би бол нэг хэсэг хараал хэлдэг хүүхдүүд мөн хүүхдүүд гэж бүр боддог байсан. Ер нь л тэгж боддог шүү дээ. Тий. Тэр одоо үгүй би одоо бүр тэр аимшигын гайхалтай хараал хэлдэг болцсон байхгүй юу гэж. Гэхдээ би ер нь 10 жилдээ нэг амар хараал энэ төр хэлдэг хүүхэд байгаагүй гэж худлаа уцсан чаашаа. Гэхдээ ер нь ягаад чи манай ээж нэг тийм суулгасан юм байсан юм. Би нэг юм хараал хэлдэг хүмүүс надад амар тухгүй мэдрэмж төрүүлдэг байсан болохоор тийм хүүхдүүдтэй нэг игнэнд орох бол үнэхээр гүү санагдаад иддэг байсан. Үнэхээр хараал хэлэхгүй нэг хүн гэж хаана гэдэг юм. Үнэхээр бүр нэг амар нэр түнлөө байгаа. Тэгээд мэдхгүй. Тэгээд ер нь нэг тийм нэг юм буруу кодлогдсон юмнуудыг бас гаргах хэрэгтэй байна. Яг ээж аавын буруу одоо Үрдэж мартахгүй ингээс. Тийм одоо гомо хүмүүс чихмэр гэдэг ч юм уу тэр бол баг бахаас ингэж ярьдаг байсан юмнууд. Тийм намайг ч гэсэн жоохон баг ч гэсэн тэгдэглээс ижил үзсэн болоо баг ойрлох тэр байж болохгүй. Одоо ч гэсэн ихтэй манай аавж тийм л үзэл бодолтой хэвэрэл байгаа. Тийм яг үзэл бодлоос олгоцсон л байгаа л да. Тийм болохоор бас бид нар олонгот одоо ингээл нийгэмдээ зөндөө олон хэлсэн болохоор хүлэн зөвшөөрөөд ойлгоод байдаг. Гэтэл аав ээжтэй яг энэ сэдвээр би ч гэсэн ярих юм бол хаалттай ш бараг. Хаалттай. Манай ээж чалдтай. Яг тэгээд ямар ч. Гэтэ одоо яг хэдүүлээг үеийнхэн бол хүүхдээ гайхалтай сайхан өсөх байхаа л гэж бодоод байгаа шүү дээ. Ер нь тийм. Ер нь бас урлагийн аавтай байх ер нь жоохон хэцүү бахтай завгүйгаас ахуулаад нэг завгүй маа жишээ. Хэцүү Авны дунд ангууд байхад л хэцүү байсан юм дөө. Нөгөө нэг лайв яасан юмнууд зүгт яг одоо тэр үед чинь миний нөө сайн байсан банд нар тэр мэрийг нөгөө нэг тавьж байвал тийм шивэлж мэлээ. Тэгэл тэнгуү тэр надад бас л ямар ойлгоо байв шүү дээ. Тэгэл аавда ч юм хэлэхгүй тэднэрч ч юм хэлэхгүй зөв тиймэрхүү юм харах хэцүү байдаг. Тэрнээс чинь хэцүү юм байдаг юм уу? Гэтэ одоо бодоод үзэхээр мэдгүй хүн бүрийн өсвөр наслал ямар нэгэн асуудалтай л байт юм шиг үлээ. Яг ганцаараа зовоод байгаа ч юм биш. Яг нэг юм нийгмийн сонин зүгээр яг нэг юм батганы асуудал амар хүн тус тийм ээ хүмүүс. Тэгээд чингийн асуудал тэгээд аав ээжүүд бас дүнгийн харьцуулалт амьд хийд юм шүү. Манай ээж нэг тэгдэггүй юм болохоор би тэрийг бол мэдэхгүй байна. Ер нь гэхдээ бас дүн чинь бас огт хамаарахгүй зүйл бас биш байгаа байхгүй юу? Хэд сурсан яадын гэхээр те бас нөгөө хүүхд юу сурж ийн гэдгээс нь хамаарч дүн тавигдаад байгаа шүү дээ. Би юм уу F сураад байвал миний хүүхд бол юу сурахгүй 0 байна гэж би бодно. Ядаж нэг C, B те за A бүр тэгвэл C, B сураад байвал бас нэг ингээд сурах юмаа сурчаад чадах юмаа чадаад байна да. Ингээд нэг дундаа ингээд нэг алтан дундаж гэдэг шигтэй ингээд явж байна гэж бодно. Яг ингээд байнга тий яваал тэрийгээ яваа. Би ямар ч тэнцчлээ штэ гээл те ингээд тах юм бол надад бол чи бас арайч дээл гэж хэлнэ. Бусгай нь хуулгаар хэрэгтэй шүү дээ. Хэрэгтэй юу? Хаяа бүрэнгээр болохгүй юм байнга өчр зүггүй бараг аяахад гуцаад хийж болохгүй шүү дээ. Хаяа гинтийн жилттэй юм чинь гоё байх шүү дээ. Бүр нэг ууралдаг уурлахаар амар үдэж шүү дээ. Яг бүр үнэхээр болохгүй юм дээр яг тэгж л ураа гарах хэрэгтэй гэсэн. Нэг аяа хахлангууд нэг амар барьж амцаад идэх. Арш юм бэ тий. Би тийм били. Амар юм л шүү дээ тий. Тэгээд мэдхгүй
одоо социализмын бүх хүмүүс л амар зов хүүхдээ зоддог байсан юм шүү. Ер нь. Зод манайхан ч Амар үеиг даван туулсан хүмүүс үлээ. Тэгээ бодоо үзэнгүүд одоо ийм байх үеийг аргагүй. даван тэгэл амар тааш. Тэгсэн бүр ингээд ямар тааш тэрсэн ингээ ямар сэтгэл зүйч энэ төр ойлголт үгүй байхгүй шүү дээ. Байхгүй. Тэнгүүд үгийн ингээд яг өөрөө явж тулаа яваад байгаач мэдэхгүй зүгээр нэг ингээд байгаадаа энэ хэр бас амар. Тэнгүүд сэтгэл зүй салбарын энэ төр бол сэтгэл зүйг бол баг бодох юу байхгүй шүү. Тийм. Бодохгүй, ер нь баг бодохгүй. Чи баг юугаа боддیں۔ Ингээл тий. Юунд урдгарлаад байгаа, юунд залхуураад байгаа ингээл. Сэтгэл зүйн салбар бол яг аргагүй тэгээд цоо шин салбар л бах та одоо Монголын би бол тэгж л удаад идэв шүү дээ. Юуны орттой? Би ч үхрийн орд шүү дээ. Зүсэж айгүй юу байдаг тий. Тийм үү. Чи ордны бас юм юу сонирхдаг уу? Үгүй юу. Тийм би нэг сан. За шууд тодорхойлоо. Ерөнхийдөө ойлгочлоо. Би ямар орттой юм шиг. Яа би одоо ордооч бүтэн нэрлэж чадахгүй юм шүү дээ. Тоглоомчгүй 12 ордоо юу? Тэр орд юм уу? Агүй 12 орд байгаа шүү дээ. Тийм үү. Нөгөө хаан мөн үү? Мөн дээ. Ши ном жинлүүр хилэнц гэх яагаад Наадах ястаа би мэдэхгүй. ордоос тис юу юм бэ? Тий, чи үхрүү гэхгүй юу хилэнц ч юм уу хоёр ихэр мэдэхгүй. Хилэнц. Би таацсан шууд. Хоёр ихэр гинөөсэй. Ихрийн орд тий. Хилэнц. Чи үхрийн орд юм байна. Зүс бол хилэнцгийн орд. Тэнгүүд нөгөө ордноос шалтгаалж бас хүний зан аршин тий. Зүс бол бас ярина ордыг бол. Гэтэ сонирхолтой юм билээ далд ертөнц гэхгүй юу. Чи одоо далд ертөнц ч биш ба. Гэтэ үний юм шиг зөв юм шиг таа. Тийм шүү дээ. Би нөө шинэ танилцахтаа ордыг мэдчихвэл надад ингээ аяга амар байдаг байхгүй. Тэр хүний ерөнхийдөө ямар хөө гэдгийг нөө мэдчихдэг. За мэндэ ямар шүү хүн юм шүү. Дэжгүй гайгүй. Гайгүй. Би бас өөрөө хамгийн болж бодохгүй орд юу? Хумха нэрнээс нь сонсч байна. Хумх чи хэдэн сард төрсөн? Хумх. 1 сарын сүүл 2 сар. Цагаан сарын өмнө юм шиг. Уу яг надад таардаггүй болохоор нь. Өвгөртөө бол зүгээр юм уу? Зүгээрээ. Заашгүй шүү. Тэгвэл зүгээр юм биш. Хүмүүс ч одоо ингээл танилцахтаас гэдэг чинь ингээд жоохон юм ярьчихсан. Чи юу нэртэй ингээл тэгэнгүүт нэг хэлэх үү ойлгох уу би заримдаа шууд хэлчдэг хэрнээ бас нэг таарахгүй байсан болов уу гээл те. Нэг хүмүүс ч ингээд ордоороо надтай нийцэх нөө цаашдаа ингээл ажил хэрэг хамт хийж болох нь ч гэдэг юм уу те. Асуунгууд хэлдэг гэж үгүй ч гэл ингээд дотор бодчихсон нь хэлсэн хайна буруу жилчөө хэлэхгүй ч байх хэвээр зөө гэд боддог. Чамтай тэгж таарч байгаагүй юу? Гүү надтай нэг тийм хүмүүс таардаг. Тэгээ сайхан ингээл ингэж ижил ингээл нэг сайхан ингээл болчт юм дөө. Нөгөө нэг бичлэгчийн санаанд орчлоо. Нөгөө 5 шарынхаа тэр үү? Би бүр анх тэрийг нь үзсэн юм байна. Эндийг 5 шар уу? Юу 5 шарын зүйл. Юу Юу таслыг тэгж хэлээ болоогүй. Ундрамагч хүртэл үтцсэн ч байх шиг тийм. Тийм дээр үү? Тийм. Тэгсэн чи тэрийг үзснээр бүр гайхаад би гайхацсан. 5 шар яа тийм бол 5 шар юу нэг хүү газар. Ээ, тоглоомчгүй юу? 5 шараас цаашаа толгойд чимгээр хулианаар алдартай. Тэнгүүд 5 шар бол ягаад чи явхаар ингээд нэг юм эвгүй мэдрэмж төрүүлдэг. Миний хувьд газар яг одоо дижи мянган дээр бас надад тийг санагдаад идэв. Зүгээр нэг жоо явж байгаас нэг бас нэг сүнслэг юм шиг санагдаж байна. Тийм, үгүй ингээл бидэн төгөл займ шиг явдлууд гингүү дижи мянган казак хүмүүсийн оршуулгын газар юм тэгээд тэнгүү яг дижи мянгаас цаашсан 70 давхар идвэл. Тийм. Тэнгүүд үгийн дижи мянга гингүүд ивгүй 5 шар ягаад чинь зүгээр миний явах дургүй газар гэл. Би 5 шар. Тийм. Ямар юм бэ? Гэхдээ нөгөө нэг одоо ингээд Улаанбаатарын хэсгүүдийг хуваавалтай ингээд хороолол сансар нэгдүгээр хороол гэл ингээд нөгөө өссөн газар нугасаа гоё штэ. Тий. Тэгэнгүүт одоо чиний хувьд бол 5 шар нэг жоох эвгүй гэл. Хэсэг бол бас нэг хүний үед ивүүл газар. Юу хүн хүндэлдсэн сэтгэл нэг жоох өөр баг. Гэтэ ер нь дэнжи мянга түн бүр тийм байд юм аа заашгүй болчихлоо. Тийм угаасаа нэг тийм яваад байх нэг хүсгээр газар биш ч юм уу жоох. Дэнжи мянга хаана идэв? Одоо хаан ч юмтэй нилээ хол тий.
100 айлын баруун тишээ гэсэн үг. 11 дэх оруулалтаа хүчтэй шамхар байдаг те. Тий 11-ээс хойш. Тэр нилээ эвгүй юм дээ. 5 шар наа. 5 шар ч одоо Хотоос нөгөө гараад явдаг штэ. Лагерын зам. бүр 22-ын товчоо гэж Тишээ ярьдаг. нөгөө аймагуд руу ингээ явах замд л зах руу Байдаг. зах руу гэсэн үг. Тэгэхээр 5 шарын зүгсээр бүр мэдэхгүй байгаа. Өөр. Тэр бичлэг би анхаараад энэ яадаг хөвгтүүд юм бэ гэж бодоод бүр тэгснээс амар хараал хэлдэг штэ тий. Тэрэндээ очир зэлбэн үү? Тийм. Тэгээд би чааг анх мэддэг болж байлаа. Тэр нэг тархин дотор чинь тийм ингээд бэлэнтсэн байж идэм. Үгүй тэр чимжил бол мэл лайв хийх. Би цээжилсэн. Тийм үү. Тийм үү. Чиний зохиосоо юу биш юм уу? Би хааш тэгтэл харатхан туу яг хэлж байгаа. Одоо нэг яваад өмчлөө. Нөө. Одоо яах вэ? Одоо үнээр ингэ нөгөө нэг юм сайхан тун таарах сайхан байдаг шүү дээ. Одоо ингээд бүхэн дээр харатхан туу ягаа очиж баа хасын шинэ хатар байлгүй гэдэг чинь. Хэлцдэг үү тий. Эхэн чимэг лалар гээл ингээд болохгүй шүү дээ. Энэ өгнөд чинь чиний зохиосоо биш юм. Лайвын хийсэн өгөхгүй юу? Би чамаа ингэ зохиод яаж юм гэж бас ингэ Үгүй яаж зохиох юм гэж. Цаага зээжилж байгаа. Тэр нөгөө миний үзэсгэлэн гоо тэр хоёрын өндөр чадвар гэдэг лайвын та үзег юм. Үгүй. Энийг хийжтэн татаргаж өгч байгаа шүү дээ. Тэр хэсгээс нь л яваад идэг штэ. Нэг загнаал ингээл хүмүүсийг тэр хэсгүүд нь бол тэр чинь бүр уйлж хэлдэг байхгүй юу? Жинхнээс уйлсан. Харатхан тоо. Бүр ингэ нэрмэс хийлгэн цаа. Чи бас ойлоод идэх тий. Уйлнаа. Тэр чинь нэрмэс юу сонгон сайхан яаж байгаа л. Жинхнээс Юу яаж яаж би хаяа бүр амар шинэ. бас нэг жүжиглэх авьяас гэж бодоод тахгүй. Өөрийгөө өгцөн байна гэж бодохоор ингээд. Уу хаяа нэр ингээд үе гэж төсөөлөнгөт нэр ингээд юу гэдэг. Ямар амар төсөөлдөг юм болов уу? Би бүр багасаа тэгж төсөөлдөг байсан амар шинэ. Энэ бүр баг өгөх гэж юм гэж юу өгцөн би байх. өгчүүл манайгэрийнхээ яах вэ? Байна яах юм бол гэдэг бодол бидэг байсан шүү. Энийг үхээс бүр 5 дугаар ангиас хойш баг тийг санаж шүү. Наа чи бас яг нэг байдаг гэж надад байна. Жоохон юу гэхтэй сэтгэл зүйн тийм юм байж магадгүй. Ингээл одоо би байхгүй бол тэр юу гэж бодох бүгдийг бодох байхгүй. Тэгмээ би хүн болгонд үлдээх ингэж нөгөө нэг захиас илүү. гэрээс л байна. Тэрийг бүр бод. Гэхдээ ингээд амар санаа амиа орлого бодол төрж байгаагүй өсвөр насны хүүхэд байдаг юм шиг үлээж. Яг би төрж байгаагүй. Өсвөр наснда. Та чинь өөр айл юм үү? Биднээс чинь хэмжиг мэдрэмжээ өгсөн яхаа. Ямар нэг аргаар амиа орлох юм бодож исэн юм та хоёр чинь. Бодож исэн хүн бүр бодд юм билий. Хилдгүүл болохоос зөвөр гэр бүлийн асуудал гэр бүл муудалцах юм уу өсвөр насны хүүхдүүд эмзэг болчихдог болохоор. Тэгэл одоо нөгөө нэг өөрийнхөө үнэлэх хүнлэмжийн асуудал байна. Гэхдээ за амар хүнд юм тулсан ч гэсэндээ бүр амиа хорлцдаг юм уу гэсэн хэмжээний юм бодогдно гэж юу? Бодогд тийм үү. Тэгээ бодогд шүү дээ. Тэр бодлоосоо яаж болох юм? Бүр оролдож арай үзэж байгаагүй үстэй. Нэг үзчихсэн. Хүндтэй. Гэтэ мэдхгүй. Би бол үннээс дүүжилж өгөх гэж үзсэн. Нэрээ эсвэл ингэж тааж байлаа. Тэгээд үгүй зарих хүрэхгүй шүү дээ. Яаж хүрэх юм? Тийм шүү. Тэгэл үгүй тэр нэг өсвөр насны нэг дансалгаа тэгэл үгүй хийсэн. Зүсэд бас тийм юм бодож ирсэн юм уу? Тэгсэн. Бас энэнийхээс арай өөр зүйлтэй үзэж байсан. Үзсэн юм уу бүр? Үзтээ юм аа. Нэр хүн бүр үзтээ юм лээ. Ямар яаж. Гэтэ наа чинь бас тэгтээ бас болохгүй шүү дээ. Болохгүй би буруу юм сурчлаагүй шүү гэлөө. Гэтэ ер нь тийм байд юм лээ. Гэтэ амиа оруулж болохгүй шүү гэлөө. Бодохгүй. Одоо тэгтээ ингэ бодохоор тэр үед бодож ийсэн одоо амиа оролт юм уу гэж бодож ийсэн асуудал ч амар жижигхэн санагддаг уу? Үгүй. Гэтэ тэр чинь үнээр яг гэр бүлийн асуудал чинь үгүй яаж ямар ч хувь нэмэр оруулаад өөрчилж чадахгүй юм шиг асуудал байсан болохоор. Тэгээд үгүй амар хэцүү л байсан шиг санаж байна. Тэгээд одоо бодоход тэгээд за ямар ч тийм хүчээгүй л шүү дээ гэж боддоо шүү. Надад бол зөв шууд бодоход яг бүр ингэ бүгд харагдаад дахиад шууд ингэ гомтоор тэгж юм. Гэтэ нэр яаж бас ингэ авцсан болооч гэмээр санагдаад байна шүү. Гэтэ яг туулж байгаа юм өөр бах л та. Тийм. Гэхдээ бүр зарим нэг хүүхдтэй бас нэг ярьж үзчихсэн. Тэгсэн чинь хэлжсэн. Зүгээр найз залуугаасаа салсан. 12 дугаар анги гэсэн салаад тэгсэн чинь бүр ингээд бараг үхгээ тий амиа орлох гээд байж ингэж чадахгүй
байхгүй хэмжээний тэгснээ одоо болох 2 дугаар курсэлтэй. Тэгээ одоо тэрийг ингээ бодсон чинь юу вэ? Би одоо тийм асуудлаас болж өөрийнхөө амийг золиослно гэж бодож идэг ямар тийм дорой сул дорой байсан юм бэ гэж би сүлд бодож байсан. Толж байгаа л юм байна да. Тэгээд тулаад гарна шүү дээ. Гарна л тий. Ямар ч нэг хүн хүний бас сэтгэл зүй хүүхд толгоны нөгөө альва асуудлыг хүлээж авах сэтгэл зүй бас. Монголчин тэгээ амиа оролтоор Азитай нэгт бичигдсэн юм шүү. Японы хайцсан юм шүү баг. Арай үгүй байна. Японы нэгт хоёрт нь Монгол явчихлаа шүү дээ. Гайхалтай. Тийм. Асуудалч үзсэн. Нэрээ би хутлаа мэрээгүй шүү. Гэтэ мэдхгүй. Зүгээр нэг тийм хэцүү үе байд юм аа. Үгүй амиа хорлсон хүнээс бас яг диважинлуулж явж чадахгүй, тамирч чадахгүй ингээд хасчихдаг. Тийм учраас тийм бодохгүй. Том болсон гэх юм уу? Ядаж нэгэнд нь очимаар ш тий. Тамд нь ч юм уу, диважинд нь ч. Одоо ингээд завсрын ертөнц гэж одоо энэ чинь ингээд оршаал гэдэг хинч харахгүй мэдрэхгүй тэг ингээд ер нь дахиад зовоол байгаа. Гэтэ хүүхэд өсгөх чинь бүр хэцүү юм биш үү? Хүүхэд өсгөх чинь одоо бас миний хүүхэд өсвөн наснда намайг яаж алах юм мэдэхгүй шүү дээ. Бас тийм. Тэнгүүд ингээд яг харахгүй бас үеийн ялгаа байгаад ангууд бас хэцүү тийм. Персен хэлмээр байна гингүүд бас зөвшөөрөх үгүй юу гэдэг чинь бас манай ээж бол ингээд нөө шүү дээ. Тийм үү? Тийм персен гин тэр нөө шивээс. Би бол зөвшөөрнө. Манай охин энийгээ цолъё гэж тэгэл авч очивол цолуулсан. Одоо тэгээ 9-р ангитай ингээд бас персен хэлгэнэлгээ. Тэнгүүд бас мэдв. Бас сонирхсан юм ингээд хийлгэж үзүүлэхгүй бол нууцаар ч юм уу тий хийчих тэр бүр эрсдэлтэй гэж магадгүй. Гэтэ ер нь багаас нь хүүхдийг ийм олон юмд явуулж үзэх амар нэгтэн тус болд юм шиг үлээ. Би бүр багада тийм юмд явж байгаа үг амар ударвсдаг шүү дээ. Тийм үндэ одоо хичээл гэр сургууль гэр тийм ерөөсөө тийм л амьдралтай байл шүү дээ. Одоо тэгтээ ингээд сүүлийн өсвөр насныхан айгүй завгүй болчих бас. Айгүй олон дугуулн дамжаа тий хэлний секц одоо спорт урлаг юу гэдэг. Гэхдээ л нөгөө чөлөөт цаг гараад идэг. Чөлөөт цагаараа юу хийж ийн вэ гэдэг нь бас сонирн байгаад байгаа шүү дээ. Тэр чөлөөт цагаар ч янз бүрийн асуудал гарч ийн ингээл яагаад гэдэг. Миний хувьд чөлөөт цагаар нь яаж өнгөрүүлдэг? Чөлөөт цагаараа би зүгээр сайхан унтчихдаг шүү дээ. Өдрийн 8 бол үнэхээр гоё. Тий. Тэгээд тэгээ өндөр юм шүү дээ. Мэдхгүй би ч өсөлтийн бит мэдрүүлж басан шүү дээ. Одоо хэтрүүлээд уучихсан. Би ингээд өдөрт ямартаас 5-6 уучдаг байсан. Бөөнд нэгийг өдөрт 2-ыг ч уучдаг. Тэр чинь ингээд хордлого морлого болохгүй юм. Хордлого нь юм байна. Илүү ясмаа сургаагүй л их юм. Гэхдээ одоо үнээр бүр ямар ч хоббигоо баг мөнгө болгож болохоор л болцсон биз дээ. Сошиалч дээр имэйлч бай одоо GS, CS ч юу лээ пям Монголд. Тэгээд ямар ч хоббигоо мөнгө болгож болохоор болцсон байна л да. Тийм болохоор одоо тэгээд хоббигоо сайхан хөгжүүлээ. За Миндэгийн санхүүгийн их усүр одоо сошиал юм уу? Сошиал болцсон явж байна. Нэг бодлоо амар гойчсэн тамтай. Яг ер нь хэцүү. Энд чинь бас яг бүр үнэхээр миний намайг хижээх бүр хүүхэд хижээх юм биш ш. За өсрөөл нэг 5-6 жилийн настай байж болно бүр сайн да. Урт хугацаанд ш. Бүр урт хугацаанд бол яг 10 байж болох л яг гремикс энэ төр шиг ч юм уу. Тэгэл эн чин дараа шин хүмүүс гарч ирэл над чиг балаа хүмүүс ингээл гарч ирэл л ш. Тэнгүү тэгээ бодоо үзэхээр яг харахгүй ингээд нэг ингээ мэрэгжил хэрэгтэй байгаа. Тэнгүүд яг жүжигчин юу гэж бодсон бэ гэхээр уул нь яг миний хүсэж байгаа мэрэгжил мөн. Гэтэ би зүгээр ингээд хүүхдлийн нэг юм анхаарлын төвд амьдрал гоё юм болов уу гэж бодсон юм. Бүр олны ингээд танил болсон. Зүгээр нэг юм хүндлэл. Яг одоо дэлгэр мөрөн гэдэг ч юм уу. Отон чимэг гүлзий хүү бүүдлэг юм шүү. Ингээд хүн болгоо л мэддэг. Тэгээд зүгээр ингээд би зүгээр анхаарлын төвд байгаа амар дуртай. Тийм болохоор юм хийдэг гэж магадгүй. Үгүй багасаа тийм байсан болохоор бүр багасаа амар сонио хөвгдөг байсан шүү. Бүр анхаарлын төвд байхын тулд юу ч хамаагүй хийдэг бүр. Тийм амар байсан. Тэр чинь дутуугийн комплекс л та. Тэр дэгрээгүй л яваа. Тэгээд 23 онд би чинь нэг оп майкд ороод тэгсэн тэр бичлэг нь бүр савагдаад бас хүмүүс таддаг болсон юм аа. Тэгээд тэр бинийг ярих дургуун би амар өөрийнхөөсөө гэрчлээд тийм тэр үед. Гэтэ тэр бас нэг юм зам засахад амар пүүш болсон байж магадгүй. Тэгээд тэрнээс хойш ер нь юм хийх ёстой юм шиг санагдал. Тэгээд одоо бол мэдхгүй хүмүүс манай гэрийнхэн ч намайг нэг юм хийж байгаа дуртай байдгүй. Зүгээр яг нэг орлого олоод байгаа болохоор ингэж хийж магадгүй. Гэтэ
надад бол ингээд амар жимээр амьдрах амар тэнэг санагдаад байдаг. Уйтгартай. Адилхан. Тийм үү. Зүгээр нэг ажиллаа хийгээл цалингаа аваад нэг юм сонин зүгээр яд хөтлөө нэг гоё ямар ташигтай нэг өөрийнхөө л мөрөөр явж. Тийм одоо би чинь айгүй тийм хөл хөдөлгөөн ихтэй, дуу чимээ ихтэй, бас л анхаарлын төвдтэй ингээд тийм орчинд амьдарч угаасаа баг амьдэрсэн юм чинь одоо тэгээд өгтлөл тиймэрхүү газар байх хэвчээ. Тэнгүүд одоо миний ингээд шинээр танилцж байгаа хүмүүс ч юм уу одоо найз луу малуу ч юм уу те тэд нар болохоор ингээд заавал стори хийж яах юм. Заавал пост хийж яах юм. Заавал хүмүүст ингэж харуулах хэрэгтэй юм уу? Гингүүт ингээд чи намайг ойлгосонгүйгээд хоёр хүний донд юм хүмүүс жаахгүй. Хоёулаа шал өөр хүмүүжлээ. Минийч буруу ш, тэрнийч буруу ш. Тэнгүүд нёгийг ойлгох хэрэгтэй гэдгийг бас ярилцах чухал баха. Гэтэ мэдгүй би бол одоо тийм л баймаар байна. Гэхдээ одоо бас сүүлийн үеийн өсвөр насныхан хүүхдүүд хүмүүс ч гэсэн бүгдээрээ л нэг юм олны анхаарал байх дуртай болоод байгаа юм шиг санагддаг. Дутуугийн комплекс хин цаашаа одоо бүх юм дутуугийн комплекс гэж болохгүй тий. Гэтэ яг мөрөөдөл нь байж болох юм. Гэтэ би үнээр өөрийнхөө ийм амар болчихно гэж бодсонгүй сүүл дундрамаа ихтэй уулзсан. Тэгээд оны өмнө стриминд орсон тэгээд вау амар гоё юм билээ. Дундрамаа ихтэй уулзсан гэж бол төсөөлж байгаагүй. Ту багтаа ярьжсэн зөвлөн сет ингэ сууж ин гэж бодсон. Тэгээд бодоод үзэхээр бас сонио зүгээр нэг нөгөө бэхжин уянга гэдэг хчүүд нь шүү дээ. Японд бэхжин уянга гэдэг Японд бичлэг гэдэг чамруу бол ингэж харна л гэдэг нэг яваад. нөгөө BKJ за тэр их тийм бичлэгийг би нэг 23 онд үзчихсэн чинь Монголд ирсэн. Тэгээд тийм ирсэн байсан. Мас дүүсэн чинь аваад таниад байна гэсэн чинь одоо тэр нь гоё санагдахгүй. Ямар гоё хүнтэй. Тэгээд тэр бас амар нэг юм гоёсан. Яг нэг юм хүн намайг таньж юм уу? Тэгэхгүй миний бичлэг гэдэг инээдтэй байдаг юм шиг байл шүү дээ. Би өөрөө амар инээлхүүл оруулж болох гэдэг. Миний бичлэгүүдийг үзэхээр надад бол тийм санагддаг. Их тийм юм амар бодоод тий заавал нэг юм авах гадах шаардлагагүй. Зүгээр л яг тухайн цаг мөчөөл ингээл нэг хөвчлөлтөө ингээл гэл энийгэл өнгөрөөгөө явчихдаг тий. Тэрнээс биш за энэ бичлэгнээс би нэг юу олж авах уу гэж бас үздэггүй би ер нь бол амар хүнд хэрэгтэй юм үзийгээл заавал миний бичлэгийг олж үзээлтэй тийхгүй зүгээр нэг гоё happy нэр бас нэг тэгдэг штэ гэл ингээл нэг үздэг ч юм уу. Нэг амьдрал дээр байдаг жижигэн ингээл асуудлуудыг ярьдаг штэ. Бас нэг найзтайгаа нэг бичлэг хийгээд идэг штэ. Тэр мөр чинь бас тэгэл нэг өөрхөн л санагддаг. Жишээ нь одоо чам руу хүүхдүүд юм бичдэг үү? Одоо бичих штэ алнаас ахуулаад бичдэг шүү хаа үед бичих шиг юу. Тэгэхээр BTS ингэсний юм зурагтай. Зөвхөнсээ бас ойлгож байгаа юм үү? Зөндөө бичих штэ. Одоо бол танилцыг зөндөө бичдэг юм. Тэгээд одоо яахаар олон танилцаа л да. Амар гоё горч болохгүй. Тэгээд ер нь ингээд бодоод үзсэн чинь заа юу. Амар лаг юм хийгээд амар лаг харагдаад байдаг хүмүүс ч юм байт юм төл дээр лаг бидгүй юм биш үү? Амьдрал нь шалгуу шүү дээ. Нэг хүн байна. Бүр уулзаад гутармаар санагдсан шүү дээ. Тийм. Тэгээд бүр хэдэн сарын өмнө уулзлаа 6 сарын өмнө уулзсан. Юу хийдэг вэ? Ямар тааш юу н адилхан л юм хийдэг. Тэгээд үгүй болохыг сонссон ингээл чихний хажуугаар эргэлдэж штэ үгүй. Тэгэнгүүт тэгэл за бүгд авахгүйн юм шиг санагдаж байгаа юм чинь. Бүгд нь цаашаа зүгээр зарим нь тэгэл одоо нэр өсвөр насныхын хар тамхи амар хөө. Одоо миний үед бол хар тамхи чинь баяа илийн хүмүүс татдаг гэсэн ойлголттой байсан шүү дээ. Одоо бол ингээд үнэхээр хамаагүй. Тэгээд энэ чинь тэгснэн татчихдаг болсон юм. Бархан дургадаг гэж юм. Савил ургат юм шүү. Тэгэл ямар хүчилд оруулаад яаж зардаг ч юм уу. Өөрөө. Нөгөө мотонд хүүхдүүд чи өгдөг лээ. Нэртэй юм. Юу лээ? Юу өндөг лээ? Сураа өндөг хүүхдүүдийг тэр хүмүүс нь хөлслөөд тэгээд дроп хэлгүүлдэг гэж юм. Тэгэж бараагаа солилцдог. Тэгээд одоо бүхэл бүтэн VPN ашигладаг сайт нэ байна. Telegram л ордог. Тэгээд тэмхтэр ягаад ингээд ашиглагдахгүй байгаа юм болоо мэдэхгүй. Бүр үнээр амар байна шүү дээ тоглоомчгүй. Тийм. Уул нь бол тэгээд холбогдох байгууллагууд нь бас юм хийлгаа. Гэхдээ нөгөө яг хүнтэй тулж юу хийж байгааг бид нар мэдэхгүй тий. Тэгэнгүүт олон нийтэд нөлөөлөх хэмжээний кино одоо контент ч гэдэг юм уу сошиалар телевизээр хэл мэдээлэлээр дамжуулж бас юмнууд хийгээл байгаа юм шиг харагддаг. Тийм баг. Гэхдээ тэрийг үзээд шууд болчих гэхгүй л ахaltaа тийм. Тэр шин бус дандал тийм барч ингэсэн шүү дээ.
ард аймаг бол үнэхээр аим шиг юм байна. Бүр газраа аваад бүр ингээд чиний эргэн тойронд үрт байгаа даа. байлгүй яг одоо захын нэг гачин баар ороход л сороод байж штий. Баар авах гэсэн сэхэр шоодж байна. Гүү би одоо хөөгдөж явсараа байгаад одоо 21 хүрэх чинь да. Тийм Жаахан байна. Тийм гуйсараа гол орно. Орн зүгээр ингээд тэр чин зүгээр орж үзэх сонирхол байсан. Гэтэ би 6 сар бол ороогүй хөх. Тэгээ ийм өндөр хэмжээний оролдсон. Гүү тийм юм мэддэг юм асуугаад идэв шүү дээ. Аимсаа. Гэхдээ бас Монголын төвөл night club зүг биш дээ. Ажлаа сайн хийж байгаа хгүй. Муухай нөө. Үгүй манай өндөр найзуудыг оролцдог байхгүй юу? Тэгээ миний царайч өөр ая тий. Хуурамч аятай эсвэл ямар ч боломжгүй. Тийм шоудах бол нэг буруу биш шүү дээ. Тийм биш дээ. Яг ямар хамаатай юм гэж. Тийм шүү дээ. Зүгээр амар стресстэй дэжсэн бас баг ингээд сайхан. Гоё enjoy тий. Хүс бас. Яа. 18 хүрхий мөрөөдөж хүрсэн чинь Орохгүй гэс тий. тэгээ одоо 21 хүрхийг мөрөөдөж байна. Бүр хаа байсан тий. Батан бадаа одоо л үргэж чинь тэгээд. Мэдгүй стрессээс алдаж байвал ямар хамаатай. Тэгээд Стресснээс гэж яг юунаас стресстэй дээ. одоо хүмүүрл стресстэй байх шүү дээ. Аха. Яг одоо мөнгөнөөс болж их стресс. За тийм мэдээ санхүүгийн байдал. Санхүү гэдэг үнээр бүр мөнгөгүй болчиход бүр үнээр ингээд түн бол бодогдсон шүү дээ тий. Зөв бүр гүлич шиг шүү. Бүр ингээд яа бүр ингээд anxiety хөдлөөд бүр яг яаж амьдраад байгааг ойлгохгүй шүү дээ. Тэнгүүд Одоо чиний одоо сошиалаас санхүүгийн эсвэр сошиал гэж ааш тий. Сошиалаас хангалттай хэмжээний санхүүгийн их усэр болж чадчихна. данга. Бүр дангаас дэше хадгаламж үүсгэх хэмжээний бол байгаа. Түрүү сар бол би алсан гэтээ энэ сар ягаад алахгүй байгаагаа ойлгохгүй нь хүүхдийн баяр халах хэрэгтэй гэсэн бэ гэлөө. Гэсэн. Миний контент бүтээлгүй найзууд хийж хэлээл. Тэгэл уул сошиал бол амар алгаар мөнгө ороход бол үнэхээр амар спонсор байна. Том газрууд. Тэгээд тийм ер нь юм хийж эхлэх хэрэгтэй гэлөө. Ямар нэг байдлаар тий. Тийм. Гэхдээ одоо хүүхдүүд бас мундаг болсон тий. Ер нь бол аль олох гэрээсээ авахгүй ч гэдэг юм уу өөрөө ямар нэг ажил хийгээд сошиал орч байдаг юм уу компьютер ноутбукаараа гадаад мадад руу ч ажил хийгээд ингэж мөнгө олдог ч юм тий. Зөөсөө Бизнесийн санаа юу вэ? тий. Гоё мөнгө олох санаа байна. Өсвөр насныханд. Оо. Би ч тэгээд ялгаагүй дээ. Миний зүгээр мэдээж рил лидер хийгээл тэгэл мөнгө олж जैन. Тэгэнгүүт хажуугаар нь би нөө багш хийж байгаа. Нөө нэг юуны тул төгжмөжийг төгссөн. Мэргэжлийн хөгжимчин гэдэг дипломтой. Тийм учраас багш болоход надад нөө боломж хангалттай байгаа. Тэгээд багш болохдоо яг солонгос сурагч нартай болсон. Тэгээд анаа сайн нөө. Тэгээд заагаал айгүй гоё. Тэгэл миний англи хэл давхар сайжраал. Тэгэл дээрээс нь орлоготой. Тэгээд багшаа жин тийм боломж байна. Тэнгүүд одоо хөрхөө би ч бас өөрийн студент дуутай. Тэнгүүд яг нэг 3 доод орцсон байгаа. Гурлаа нэг тийм хөөрхөн зөөсэй. Нэг хүүхдүүдэд зориулсан тийм дуртай дуунууд учраас хүүхдүүдийн юм дээр очиж дуулж байна. Тэнгүүд одоо би сая энэ 2 сарын хугацаанд 2 дуу хийсэн заяа. Бүр яг одоо л миний сэтгэлд хүрч чадсан заяа. Дуунуу. Тийм миний хийсэн дуу. Яг би ч нөгөө аяа өөрөө бичдэг. Тэгээд сая нөгөө нэг салтын дараа амар хэцүү үедээ айгүй гоё дуу хийсэн. Тэнгүүд бас нэг гоё дуу байгаа. Тэгээ удахгүй зод. Монгол ялана дэлрээ болоорой. Баярлалаа. Таргуу гэдэг нэг дуу бас хийсэн мэт. Тэр анхных уу? Тийм баг тэрийг бас сонсчихсан. Саллалтын дараа гэсэн тэгвэл зүйлс ингэдэг юм шүү нөгөө сэтгэл зүүн одоо ингээл те өдөр тутмын үйл ажиллагаа ингээл хэвэл гоё юм гарахгүй тий нэг савлгаатай илүү те баяр баясгалтай ч юм уу ингээл жоохон доошо маш байвал илүү гоё үг ая гараад идэг. Тийм бидний сонсож байгаа одоо дуртай алдартай дуунууд бүгдээрээ хин нэгний шаналл тэ амар хэцүү бүгдээрээ тийм зориулсан хүн байгаа байхгүй дууны ард. Тэнгүүд миний одоо сая хийж байгаа бүх дуунууд бас л зориулсан хүмүүстэй. Хизээж би ингэ зөв зүгээр байж байгаа тийм зохиохгүй шүү дээ. Тэгээд ингэ байж байгаа тэр хүнээ бодоол, тэр хүнээ төсөөлөөл тэгэл тэр хүнтэй юу мэдэрсэн. Тэгэл тэр үгнүүд гарч ирэл. Тэгжээж доо бүтдэг. Ерөөсөө нэг тийм энгийн хүн бол юмгүй байна. Саран дуу яг шинээр амар гоё дуунуудтай байл шүү. Гоё юм хэрэг. Ээж нэг баг багаас л саран дуу яг хөвшин хүмүүс сонсдог гэсэн ойлгох юм. Саран дуу ингэнгүүт л ингээд иддэг гэсэн чинь сүүл дуунуудын сонссон чинь гоё санагдчихна. харин тийм саран дуу яа намайг татсан. Амар гоё сан.
Энэ зам ямар тоглоно? Одоо хуур фестивал явъя гэж бодож байна. Playtime ядардаг гинөө. Бүр үнээр ядардаг юм шүү. Ядарлын туйлдаа ордог л гэж. Би 4 хонсон шүү дээ. Тийм. Зутарсан заяа. Цутардаг тэр чинь усанд орохгүй 4 хоног. Үгүй усанд орно шүү дээ. Орд юм уу? Ус бүр шүршүр бүх юм байна. Тэр одоо юу бод надад утлаа утцсан. Усанд орохгүй 4 хоног. Өөрөө орохгүй л байсан байлгүй тийм. Хэлсэн үнэн. Тэр чинь тэгээд ингээл хийход юм биш үү? Нэг мансар. Тэгэл өөр хүртэл бүжиглээл сайхан. Тэн чинь бас тэгээд мэдгүй юмнууд нь Гэтэ заавал 4 хоног шаардлагагүй тест. 90 орчим байж байгаа тэгээд жоохон өртөг өндөр тусдаг юм шүү. Бид нар яг найзуудаараа явцсан, майхаа идрээ аваа явцсан, ус бэлтгэлтэй явцсан учраас гайгүй. Зүгээр яг унтахад өвөл шиг өглөө сэрэнгүүд ингэж харагдаад тэр амар хэцүү. Халуун найхан толгой тийм. Тэгсэн тэгээд бас нэг хэр талд ингээ хайчиж байгаа өстэй баахан хүмүүс нэг тайцтай баг. Тэгээ Монгол нэр ингээсээ бүр амар цөлжилтэн дүртсэн баг мэдээж байгаа. Тий аим шиг. За Мэндигээ одоо ингээ Мэндэрөө бичиж байгаа хүүхдүүд байна штэ. Том хүмүүс хэр бичдэг. Одоо жишээ нөгөө Гэрмикс чамын энэ ярьдаг штэ. Том хүмүүс ингээд чи хүүхдүүд чамааг аягүй хүздэг. Тэгээ гой үлгэр жишээ бай. Чихэр битгий сурталчил одоо муухай үг битгий хийл гэдэг ч юм уу ингээд эцэг эхчүүд аягүй шаардлага тавиад идэг гэд ярьдаг. Тэр шиг чам руу ингээд том хүмүүс ч юм уу ээж аавд өөр толбогддог уу? Чи аягүй хараалтай хийж ийна ч гэдэм үү те? Гэхдээ чаймагийн тал дээр одоо эцэг эхчүүд юу хуцаад байгаа гэхгүй. Тэр чинь хүүхэд өөрөө зарж ийн авч явах хүүхгүй нөө эцгийн асуудал шүү дээ. Хүүхэд нэг амар мөнгөтэй санхүү хэрэгчлэлт ингэж аваад байгаа юм байхгүй. Өөрөөсөө авч өгöd байгаа гэж одоо юу хуцаад байгаа юм. Тэр чинь үгийн чихрийн салбар оронд л байгаа шүү дээ. Бүгд чихрээр дагнаа явцсан ч хүмүүс. Тэнгүүд өөрөөсөө нэг амар ямар юугаач яриад байгаа юм бас нэг жоохон дүнх хүмүүс байна. Тэр шиг чам руу том хүмүүс орж ирэхгүй юу? Гүү орж ирэхгүй. Гайгүй ш тарахаа авч. Заавчлаарай. Над руу бол амар орж ирдэг. Манай хүн чамаас болоод том сэлгэжлээ. Манай хүн чамаад байгаад нүдэ хараар будах гэдэг нүдэ будахгүй байж болохгүй юу гэл. Иймэрхүү юмуд аюу орж ин тий. Өнгө хөрх охин гэж бодсон чинь юу ч өмсөд байгаа манай хүүхд ингээд ойрлаа морил. Тиймэрхүү орж ирдэг. Бид нэр ингээд Instagram биш зөвхөн Facebook. Тий Facebook-ээр орж иж байгаа. Facebook бол үнэхээр заван газар шүү манайхаа. Гэхдээ Мэндигийн нөгөө контентууд дандаа ихчлэн нөгөө нэг Instagram дээр явдаг болохоор том хүмүүс орж ирдгүү байж магадгүй. Магадгүй. Тэгээд мэдхгүй одоо энэ манаас юм юу гэж хэл үздэг юм шиг үлээ. Одоо багийн хараал баг хүн тусгай байцсан байна гэлээ. Гэтэ намайг бүр ингээд нэг даа 35-аас дээш насны ихснүүд хаяа харагддаг шүү дээ. Амар санагдаад мэдхгүй. Даагцсан аа. Тийм юм. Вау гэслээ. Тэгвэл бас нэг том хүмүүсийн тийм юмд бол өртөхгүй л байгаа юм байна тий. Тийм. Хүүхдүүд бол зүгээр л одоо юм асуугаал сонирхол дэмждэг байлгүй тий. Тэрнээс биш амар одоо ахаа таастай ингэдэг тэгдэг үү гэл амар тийм сургамжтай хичээл заалгасан юм бол бичдэг үздэг. Тийм хүний хүүхдэд тааруулж юм энэ ч юу вэ? Тэр өөрөө үзэж харж байгаа юмд нь өөрөө анхаарах хэрэгтэй үстэй. Монголоор дүр хараалтай зодонтой хад эмгтэй кино тэр болгоныг тэгээд кино битгий гаргах билүү тийм үстэй. Тэр чинь өөрөө хүүхдэд анхаар. Өөрөө анхаар. За анхаарья. Үнэн бистэй зөвлөнсэй гэдэг. Өөртөө анхаарал та нөө. Мэндигийн одоо арьс арчилгаа утга гарч ирсэн үү? Би бол ингээд дараа ингээд духан дээр амир гардаг. Ингээд чойлог тайнгууд жижигэн дотоолох амир тэнийг харагддаг. Нэг юм хий нүртэй. Тэгээ ерөнхийдөө нэг юм тонгоож явааддаг байсан сандий. Нэг ихцэлж хаарддаг гэх юм уу? Би өөрөө харахгүй бол над руу хүмүүс харахгүй гэж боддог байсан юм шиг байгаа. Тэгээд өөрөө нэг өөрөөсөө батгаануудаг байсан юм ааш. Гэтэл хүмүүс намайг тэрчгээл ингээл харж байгаа шүү дээ. Тэгэл нэг далтчаал нэг ингэлтэй нэг ингэж ингээд идэх байсан юм шиг байгаа. Тэгэхээр энэ батга ил юм байдлаас өсвөр насны хүүхдүүд бол амар нөлөөлдөг юм шигсэн. Амар нөлөөлдөг юм шиг үлээ. Би одоо саяхан имчилгээнд ороод аа. Тэгээд хэд хоноо ер нь тууштай юм хэрэглэхгүй бол хэцүү мэлээ. Тэгээ би чинь бас тууштай хүн биш шүү дээ гэл. Одоо сая нэг туушгүй. Би 3 хоногийн явсан ажлыг гарцсан байх жишээний тийм мэдгүй зүгээр ингээд биш санкци юм бол биш л байгаа гэдэг юм надаа. Одоо тийм сургууль 2 сургуулаа гарцсан баг чинь. Уул нь амар ингэж яриад байх юм биш л тээ. Гэтэ яхахгүй би тууштай биш гэл. Тэгээд сая одоо л баг надаа нарны тус өдөр болгон түрхэх гэдэг юу ирж байгаа байхгүй юу? Тэрнээс бол үнэндээ мэдхгүй арьс арчилгаа болж чухал юм билий. Зүгээр яг нэг юм хүмүүсийг хараад дүгнж болдогтой адилхан. Би ч нөө арьсаа уусаа боддгоо штий. Тэгээд зөвхөн нүдэл тэнгүүд бас нөгөө нэг
огт батар гардгуу гэж ярьдаг байсан шүү дээ. Тэгсэн чинь сая яг 2 сарын хугацаанд надад ингээд сэрсэн чинь энэ ч яг айгүй улаанбат гарсан юм өөрийгөө харчихсан. Юу вэ тэгвэл нөө батар гардгуу хүнд амар хүнд тусч байхгүй юу? Нэг тийм арьс нь гоё яжсэн аа гинт тий. Гарч болохгүй. Тэгвэл би нөө тэрийг дарах надад будагч байхгүй. Тэгээд ингээд яана тэгээд ингээд гараад бүр ингээд шил мэл зүүцээ айгүй амар ингээд явж байгаа байхгүй. Дандаа гарахтаа ингээд явж байгаа. Тий. Тэгэл бичсэн чинь чаал гэлсэн чинь тухайн ингээд гараал гэлтэй яа тийм сая бүр ингээд хэсэг бүр амар хэцүү байж байгаа. Тэгээд бүгдийг шахуулаад тэгээд одоо дахиж хизээч тийм байдалтай байгаагүй байна. Тийм шиг гоё ярьстай гэсэн. Гэтэ ярьсны асуудал хүмүүртэл үйдэж шүү дээ. Гэтэ гайгүй харж нөө Зүгээр чи ерөөсөө нөгөө боддгоо болохоор аяа гоё ярьстай ер нь бол нөгөө арьсандаа нэг пудер крем төрдөггүй болохоор гоё ярьстай. Тэгээ үнэхээр бүр насны шаардлагаар хөшөөрөд үрчлээ сууж юм л одоо тийм яалтаж. Бүр үнэхээр ингээд байгалийн үйлийг зөрчөөр ботокс шахуулаад би бүр тэр нэг одоо улан ганц суухааргүй 2 хүүхэн байсан да. Бүр битүү ботокс болсон. Уяаш гүлэн шидээ суучсан юм заа. Бүр үнэхээр амар бүр яг пластик доол. Бүр тэгж харагдчихсан. Бүр ийлэн харагдав. Тийм бүр үнэхээр гоё харагдахгүй байгаа байхгүй юу? Зүгээр баг үрчлээ бол Хоёулаа юу? Хоёулаа. Үрчлээ бол үнэхээр ингээд амар гоё харагддаг юм шиг санагдсан. Бүр нэг юм шилтгэл болцсон байснаас үрчлээ зүгээр шүү дээ. Тийм шүү дээ. Насны ил юм шүү дээ. Насны асуудал бол нэг тийм хүнд сэдв биш. өөр амар өндөр амт юм шүү дээ. Мэдхгүй би хамрандаа дуугүй шүү дээ. Би одоо энэ хараа өглөө сүрхэн ингээл нарны тас түрхдэг юм бас энэ крем шиг сонио холцтой нарны тас бай. Одоо нүрэ боддог дарамжлал. Тэгэхээр ингээд захын дээр ийм болгочихчих юм. Нарны тас. Тийм байна. Бас мэдчих юмар л тийм. Арьсны асуудал одоо хүмүүртэл байгаа шүү дээ. Тэгээ нүд нь амар гоё өнгөтэй байна. Үу за баярлалаа. Тийм байна. Оо баярлалаа. Би одоо яана юу гэж магтмаа. Яа. Амар гоё хурцсан хүмүүс юм. Нистэг сармоос өөр юм болж байна. За минийгийн ирээдүйн зорилго юу вэ? Ирээдүйд ер нь тийм. За чи ингээд тууштай биш гэж тэгж штэ ямар нэг юм тий. Тэгэнгүүт би чиний наад зангчин болохоор өөртөө нөгөө гоё бүр кайфраад ингээд хийхтэй тийм зүйлээ олоогүй байгаа юм бол гэж бодож байна. Би арай олоогүй байна. Тэгээд ямар сайн дагуулсан жүжигчнэрээ ажиллажвал надад бол гоё л байл та. Гэтэл үгүй уул нь бол үнэхээр ингээд сэтгэлийн хүнээс өсөж байгаа мэрэгжил бол мөн яг за нэг 50 хүртэл холоолоо ицчихвэл гоё ч юм уу гэж бодож байгаа. Гэтэ сүүлд би бас бүр үнэхээр амар нэг жүжиг үзээд тэр нөгөө нэг одноо их чинь нэг нариулсан жүжиг байсан. Театр одноо. Урлагаар үтсэн чинь яад чинь зүгээр нэг намайг дагуулад яваад. Тий. Тэр гоё жүжиг байсан. Тэгээд өдөр болгоно л нэг юм химийн одоо надад бол одоо нэг рил оруулахгүй л өдөр унчих юм бол тэр бол үнэхээр аим шиг стресстэй өдөр. Утгаар штэ. Тийм тэнгүүд зүгээр яг нэг юм амьдралын зорилгоо мартцсан. За өдөрт нэг рил хийх ёстой. Ингээд өдөр болгоно за ингээд өдөр болгоно норм ажиллах гэчээд яг ирээдүйд юу ямар болохыг хүсэж ирсэн мартцсан юм шиг санагдсан. Тэгээд тэр жүжиг үзээ зүгээр алга тасч байгаа мэдрэмж. Тэрийг мэдрэхийг амар хүсэж байсан юм зүгээр жүжигчин болчиход. Тэгээд би тэрийг амар хүсэж байсан юм мартцсан ч юм уу зүгээр ирээдүйд яг яаж амьдрахаа мэдэхгүй өдөр тутмын зүгээр нэг боллоо гэдэг. Маргааш явуулчихлаа гэж бодоод. Яг ирээдүйд би яг юу хийж амьдрах вэ гэдэг асуулт амар гой гарч ирсэн гэдэг. Зүгээр нэг юм бодогдохгүй байсан юм тагаа нүр тулсан юм шиг мэдээ. Нүр тулсан болно гэж амар хотлоо авцж байна. Тэгээд яг тэрнээсээ бодол орж ирсэн. Тийм гинт нэрээ би яаж яваад байна гэдэг нэг юм байгаа штэ. Яг ирээдүйд миний хүсчихсэн хүн одоо байгаа хүн ингээд тэнгэр газар шиг ялгаа гарсан юм шиг санагдал. Тэгвэл яг жүжигчин л болохыг хүсэж байгаа юм байна тийм үү? Ер нь хүсэж байгаа. Тэгээд тэгсэн мөртлөө сургуульд нь сурах жоохон Монголын сургууль жоохон тийм байж юм уу мэдэхгүй. За стомуулж байгаа юм болох үедээ хорвоо бурхан тэнгэр мэд. Зүгээр цаг наргүй байгаа надад таалагдахгүй гарах. Үнэхээр эсвэл надад асуудал байна. Тэр бас бүхэл бүтэн сууйс юмтрийг дарамжлагаар ингээд болгоогүй шүү дээ. Бас тийм болохоор тийм. За магадгүй киноны саналтай нэг юм заавал гол дүр мөр биш юм жижиг дүр ирвэл зөвшөөрөх үү? Одоо ч харж иж болно доо гэлээ. Бас тоглоомч бас чиний юм эротик кинонууд аваа. Яаж бодгийг гүйцтэй. Яасаа хул эротик кино шүү дээ.
Би эротик кинонд явж ивэл энэ чинь дампуурж ийна л гэсэн үг байхгүй. Гэтэ яг хүн үзгэл баг гэж. Тэгэл зааван байгаа сте. Гэтэ Мэндээд бол гоё юм хошин л дөрөв байх. Юу инээлхийг. Комедид хараад үзчихэлтэй. Би тэгвэл нэр өдрөөл бодож үзнэ. Нөө мэдхгүй одоо чадах ч юм уу ч юм уу. Бас гоё санал тавиад шүү дээ. Хамтарч дуу их үг л. Хараад контрол гэдэг доо. Distract to хараад. Мэндийг яад комедид орох гоё юутай гэж бодож байгаа. Одоо ингээд бичлэгийг үзэхээсээ илүү хажууд нь ингээд сууж байгаагууд ингээд шууд ингээд боддоор нь ингээд сонсоор бичлэгийг үзнээсээ илүү ингээд хийж байхгүй. Тэгээд амар санаа ингээд ярианд тасрахгүй ингээд өргөжлөж өгдөг. Тэгээд тэмүүд хүмүүсийг тайдны гараа тийм олон хүмүүс үзэнгүүд ингээд зуржганаа л байж байгаа нэг амар инээдтэй. Би нэг амар инээдтэй юм олж харснаас олсон шүү дээ. Тэгээ бүгдээ эдээс хийж нэхгүйсэн. 17 он Facebook дээр сайн нэг бодог байсан шүү дээ. Тэгсэн чинь Монгол автобус нэг 2 охин ингээд оронжлын доо гараа плаач хийгээд өмссөн. Ардаа тэр ингэсэн. Тэгснээ ингэсэн юу жаа зураг байсан байхгүй юу? Тэр саанд ороод бүтлээс энэ чинь нэхгүйсэн мэдэхгүй. Тэр зүгээр гол үндэс оронжлын даавны нийттэй байхгүй юу? Тэгснээ гартуулсан юм уу? Тэгснээ хоёулаа мэдгүй. Хоёр найз хоёулаа автобусанд ингээд оронжлын даавч мэдэгдэн шүү дээ. Тэгсэн ингэсэн ингээд өвөлнөөс үрцэн. Яг автобусаар явж байгаа оронжлын даавгаар хувцсан гэж хэлдэг. Тэр одоо мэд юм би үү. Хайгаад олмоор байна. Эвлэл юм шүү. 17 он бүр үнэхээр яг оронжлын даавгаар плаж хийсэн байсан байхгүй. Тэгээд би зүгээр найстайгаа ярьсан чи оронжлын даав өмсөг юм шиг л явах хэрэгтэй гэсэн байхгүй. Тэр юм байхгүй юу? Үнэхээр ингэж явж явах хэрэгтэй байхгүй юу? Хинч оронжлын даав гэж анзаарч харахгүй шүү дээ. Тэгэхээр бас нэг юм суул талтай юм аа өөрөө ил гаргаад байх юм бол хүмүүс амар анзаарах юм шиг санагдсан. Тийм л байна. Гэтэ 17 он гэдэг бол одоо бараг л 10 жилийн өмнө шүү дээ тий. Амар сайн пост явдаг байсан. Тэгэхэд бол хүмүүс гайхчл харна шүү дээ. Оронжлын даавгаа ингэсэн явж бол магадгүй одоо тэгсэн явж бол нэг тоохгүй тий. За энэ ингээл дуртай юм аа л өмсөөл явж байгаа юм л тий. 17 он ч гэдэг. Амар сайн жилийн шүү. Яа 5 пакт гэдэг үе шүү дээ тэр чинь тий. Тэр хэлээ энийг хэлээ. 5 охин 5 өсөлтүүлээ. Хосоо олохгүй баруун сарнд. Тийм нэ гэдэг юм. Юу би комеди мэндээ хүү гэдэг ингээд чам бүрээ оруулах хүсэж штэ. Вау. Яг зөвлөдөд. Одоо нөгөө манай ах нарын үеийн жоох өнгөрч. Зарим нь харахаар дөвөөд байсан болсон. Би ярьж байгаа жокнууд нь бас нөгөө нэг хэв юм болсон. Би одоо комеди дээр сонирхтуулгаар тэгээ санагдаад байна. Мэдхгүй. Это үгд хүмүүс инээгээд алга ташаад өнгөтэй таалагдчих магадгүй шүү дээ. Бас нөгөө олны тайзан дээр гарах гэхдээ яана. Одоо л дээр амар туухгүйсэн гэлээ. Гэхдээ нөгөө жүжигчин болох сонирхолтой олны анхааралд байх дуртай гэдэг зүйлийг чинь бас нэг эхлэл чинь илүү тий. Тийм байл. Яагаад ч өөрөөсөө гэрэнчлээд байсан. Юу амар хэцүү. Гэрэнчлэх муухай штэ гэж. За зүйлсүүд асуух асуулт байна. Хэдүүлээ ер нь ярилцсан цаг дуусах гэж байна. Зүг. Спонсороосаа ярих хэрэгтэй болов. За энэ бол ийм яадаг би ч бас спонсор. Biomon брэнд чинь яг өсвөр насныханд зориулсан юм батганы эмчилгээний багц бүтээгдэхүүн гаргасан. Яа тэгэхээр түрүү нэг гурлаас ярьлаа штэ ялцчгүй арьс болон батга гэдэг бол өсвөр насныханд гол асуудал нь байгаад идэг хамгийн ил байгаа юм чинь тий. Тэгэхээр яг тэр асуудлыг шийдэхэд юм цогц бүтээгдэхүүн гаргасан байхгүй юу? Хөөсөн саван, лосьон, тэгээд яг батга хатаагч юм, пад гэдэг юм. Яг өсвөр насныхаа өөртөө тохирсон гоё бүтээгдэхүүн хайж ивэл бас энэ багцыг санал болгомоор байгаа юм. Онсын бүх хэмээн сангаар зарагддаг. Хамгийн гоё таалагдж байгаа зүйл нь гэхээр бүх тайлбар нөгөө Монгол болохоор хэрэглэхэд бол айгүй гоё санагдсан. Тэр бичээнийг бол Монголын ард түмэн одоо баг. За энийг мэднэстэй юу ах вэ? Мэдхүү гэж. iPhone бичтэй. Мэднэтэй байлгүй. Уян бүр янз бүрийн бичэн байдаг байсан. Уян бүр шоколад нь наалтч гадаад ихтэй халуун байгаа хүмүүс. Тийм үү? Энийг ч би хоёр давхраар нь иддэг гэж ойлгодог байсан шүү дээ. Угаасаа наалтуулж юу? Тийм байна. 3 давхраар биш. 3 давхраар нь идэх юм шиг байна. Тэгтээ надад чаа өстө ялцчихгүй нэг айконик гэдэг шиг тийм. Контент ялгаагүй шүү дээ. Контент яарсан байна. Ростик бас алдчихсан шүү дээ. Хорстик намайг жоохон махт бас гоё байсан. Бас эртнийх штэ хорстик ч. Амтнаас гоё. Энэ ч бас гоё юм байлээ. Яг нөгөө нэг
Яагаад бас өсвөр насныхан зориулсан подкастыг ивент гэж байгаа юм бэ гэхлээр өсвөр насныхан 3 дугаар цагийн завсралгаа гэж болд юм бэ. Нэг 10 жилд болдог шүү дээ. Уртаа арай 20 минутын завсралгаа. Тэрнгээр юм иддэг. Тэгэнгүүт хоол авч идэхлээр удаан гардаг. За тэгэл санхүүгийн хувьд ч гэсэндээ тий 10 жилийн хүүхдүүд чинь тийм. Тэгээд идээгүй байж итл нөгөө завсралгаа нь дуусчихна. Тэрний оронд энэ бичээнийг аваад найзтай хуваагаад ч юм уу тий ингээд идчих юм бол бас гоё амттай, өйг шоколадтай. Тэгэхээр өсвөр насныхан бол 10 жилийнхэн зориулаад бас завсралгаанаараа гоё идэрээ гэдэг бас санал болгож байгаа юм бил. Dream, dream, dream when I feel Ивент итгэгч Батга эмчилгээ арьс арчилгааны брэнд Biamon Anti-Acne. За өнөөдөр подкастад минь урилгыг минь хүлээж аваад ирсэн Миндэдэ маш их баярлалаа. За зочин хөтлөгч хийж байгаа Зөөсөдөө бас маш их баярлж байгаа. Миндэ байна бас маш гоо сонирхолтой өөрөөрөө байж те олон төрлийн зүйл бид нартай хуваалцсандаас баярлалаа. Тэгээд манай ивент итгэгч Biamon брендийн Батга арчилгааны Батганы эсрэг вакцыг бас Миндэдэ бэлгэлье. За баярлалаа. Бэлгэлээд үзээрэй. Бичээ найдасан баярлалаа манайхаа. За тэгээд өсвөр насныханд зориулсан энэ Teen Cafe гэдэг ийм газар. Одоо л харж байна. Ийм газар бас манай подкастын хамтрагч байгууллага хийдэг. За энэ мань яадаг вэ гэхэлэр ерөөсөө нөгөө 15-аас 21 насныханд зориулсан өсвөр насныхны орон зай. За энд бол чи очиж өгсөн юм хийж болно. Бичлэгээ хийж болох өрөөтөө, TikTok одоо юу гэдгийг тий гоё өрөөтөө гэрэлтэй. Өрөөтөө юу билар тоглодог, караокетэй тий юу юуж байлаа. Зүрээ олон юмтай тий. Надад үзэх үү? Ярьж барь л та. Тий тэгээд ганцаараа байх 50 байх өрөө мөрөөт хийж байгаа юм. Дотроо гоо нэг юм бас Миндэдэ бэлгэлчи. Солонгос хэлчин гэж хаана үт юм бэ? Солонгос элчин за мэдхгүй бол наадам центр шүү дээ. Тийм. Наадам центрийн зүүн талд гэсэн үг байхгүй юу? Наадам центр ч одоо бараг миний байнга явдаг газар боллоо. Одоо миний бүр маш их зүүн тишээ яваад энэ 20 нот төрөний ингээ 3 цагийн багт зөөс яас найзтайгаа очиороо заяа. за баярлалаа. Чи одоо яг өсвөр нас шүү дээ. Угаасаа тэгээ Миндэд бас дахиад найзтайгаа очиороо. хөрөөрэ нөгөө маань наамыгаа дагуулаад нөгөө бичлэг гэдэг охин. Үгүй бичлэг гэдэг охин чи та найз юм уу? Манай найз шүү дээ тойрогт цуг ажилдаг байсан юм. Аа. Үерхдэг биш үү? Одоо найз залуутай хүмүүнд алуулах үед тэгээ найз залуун зоддог юм уу? Зоддог. Зодчих очноо. Тэгээ маш олон гоё юмнууд байгаа. Тэгэхээр бас найзтайгаа очиж чөлөө цагаа гоё өнгөрөөгөөрөө. За. Өнөөдөр урилгыг нь хүлээж авсанд ирсэн. Баярлалаа. За баярлалаа. Зөөлөн сэдв баярлалаа. Аноо баярлалаа. За энэ бичээний газарт баярлалаа. Манайс баярлалаа. Одоо бас кафе бүгдэнд нь баярлалаа. Би бас амар голны танил юм шиг баахан бичүүлсэн намайг өөрчлөөр гэл. Би бүр үнээр завгүй юм. Та өөрөө бичсэн үү? Тийм ээ. Эсвэл амар юу итгэдэг бичсэн дээ. Тийм. Ингээд 2 цаг болоод дон. Тийм шүү дээ. Би чаа ингэж байгаа байхгүй. Дээрээс нөгөө баахан юу ирчиж байгаа гэж бодоод байгаа байхгүй юу. Одоо өөр нөгөө чаатууд тэнгуү доошо минийх ингээ харахгүй. Одоо би бол нөгөө харна шүү дээ. 2 3 хүн бичдэг. Тэнгуү дахиад сэргийж байгаа байхгүй. Одоо ингээд хараач гээл тий. Харин тэнгуү би бас юу яа энэ стайн билэрх цантай энэ тэгээд өчигдөө санаа цусан гэлээ. Зөв. За баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн дугаар маань ингээд өндөрлж байна. Дараагийнхаа шинэ дугаараар уулзлаа. Баяртай. Нүрийн угаагаар баяртай хаашаа авчихсан. За баяртай.